киноны маань эхлэл хэсэгт жижиг тасганы цагдаа зам дагуу алхаж явахдаа оршин суугчдыг гэртээ харах цаг болсныг сануулan хонх дуурган явж байлаа. Түүнийг нь сонссон зоогийн газрын ажилтан эмэгтэйч тунгийн аравчилж үйлчлүүлэгч нартаа харах цаг хэдийн болсныг сануулна. Болгоомжтой хараарай гэд үдэж өгснийхөө дараа үүднийхээ хаалгаа чанга гихчин сайтарт өгчээд хаалганы хажууд байрлах учир битүүлэг чулууг бүрэн бүтэн байгаа эсхийг нь шалгалаа. Энэ үеэр нэгэн байшинд аав хүү хоёр шатар тоглон хамтдаа суун. Аавынх нь хувьд насны ирэхээр ой ухаан нь муудаж нэг ясандаа зүнчгсэн тул хажууд нь заавал харгалзаж асрах хүн хэрэгтэй юм л да. Эмч эмэгтэй ирснээ хүүгийн аавд доод хонгил руу орох цаг боллоо гэж хэлэхдээ бид хараахан тоглож дуусаагүй байна штэ гэд гомдоод хамаг шатраа тарааж орхихон тэр. Харин хүүгийн хувьд тосгоны цагдаад тусалдаг цагдаагийн орлогч маягийн хүн гэхүү дээ. Удалгүй бүрэнхий болж эмчч бас үүдэнд байрлах үл мэдэгдэм чулууг шалгаснаа тотогшорлоо. Ахлах цагдаа боёд тосгоноо бүхэлд нь шалгаж дуусаад өөрийн байрандаа очиход үүдэнд нь ямар нэгэн осол гэмтэлгүй өнгөрсөн 96 шөнө гих хачирхалтай бичиг үзэгдэнэ. Бүрэн харанхуй нөмөрөхөд нэг их хугацаа үлдсэнгүй. Ингээд өөр нэг байшингийн үүдэнд нөхрөө хүлээн зогсох эмэгтэй. Охин нь ээж дээрээ ирснээ аав ирнэ зтэй. Харанхуй болохоос өмнө ирэх ёстой штэ гэд бяцхан зүрхэндээ сандарлаа. Харин яг энэ үеэр түүний аав уушин газрын шалан дээр аль хэдийнэ тасарчсан хэвтэж байдаг. Нөхрөө хинээс ч илүү мэдэх ихнэр түүнийг нь гадарлсан бололтой. Хараал итгэж хилээд хаалгаа чанга хааж дотогш оров. Ингээд тасганыг бүхэлдэн түнэр харанхуй нөмрлөө. Бяцхан охин нь өрөөндөө орж ирээд яг унтах гэж байхад нь гаднаас хэн нэгэн байшингийн цохыг нь тогшоод юроос болдоггүй. Хөвшин эмээний захирсан хоолоогоор миний охин цохон дээрээ хүрээд иргээд ятгаснаа. Эмээ нь орж болох уу гэд инээхтэн цохоо онгойлгочих агшинд жинхэнэ төрхөө харуулах нь аимшигтай. Маргааш өглөө хөл хөдөлгөөн тийм ч ихгүй зэлүүд замаар охин хүү хоёртойгоо нэгэн гэр бүл явж байлаа. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн уушин газар тасраад унчихсан эцэг гинэт сэхэл авч гэрийн зүг гэлтрэн. Гэрийн бараа ойртох тусам тасганы хүмүүсийн шивэр авир хийх чимээ тодорч өөрийнх нь байшингийн гадаа нэг л баргаар царайлсан хүмүүс түүнийг угтлаа. Юу басныг ядмакан тархиндаа авахуж арай ойлгоогүй зогсож байтал ахлах цагдаа гүйж ирснэ. Чи одоо хүүхдтэй байж цохоо хаах ёстой биздээ хэмээн хашгирч эхнэр охин хоёрынх нь хүн харахын эцгүй болтлоо сэглүүлсэн цогцснуудыг харуулдаг юм. Хосууд элдвийг ярилцсан шигээ явж байтал замыг нь таглан аврах том мод замын голд унчихсан байгаа нь харагдлаа. Шуурганд л унчихсан юм бах та. Буцаж яваад тойрчлын хвастаа хідүүлээ гэд ярилцаж байх хооронд нь гинэт сүрэг хар хэрэг ямар нэгэн муу зүйл тохиох гэж байгааг сануулах хайтай яг дэрэгдэн гуайхч нислэлтэн. За саяхны хүртэл бидэнд зөвхөн гэр бүлийн л хувийн байшингуудыг харуулсан шүү дээ. Тэгвэл энэхүү том нийтийн байшинд олон хүмүүс нэг доор нэгдэн амьдардаг. Байшингийн дотоод үйл ажиллагааг бүгдийг нь зохицуулагч босс эмэгтэй Донно дэлгэцэнд харагдаж байна. Энэ байшинд цагдаагийн төрсөн хүн найз охины хамтаар энэхүү байшинд амьдардаг юм л да. Гэсэн хэдий ч аав хүүгийн хоорондын харьцаа тийм ч сайн биш. Ерөнхийдөө хүн аавдаа дургүйг чигвэл илүү тохирох юм болов уу? За өнөөх гэр бүл уцанд нь сүлжээж байхгүй, интернет ч байхгүй явсаар урьдчилан нас барсан ээж охин хоёрын оршуулах ёслолтой давцаад ирдэг юм. Хурдны зам хаашаа явбал хүрэх хэсгийг нь асуухад тэр толгод руу чиглээд яваад байдаа л гин. Гэхдээ хамгийн хачирхалтай нь юу гэж? Оршин суугчид тэднийг эргээд ирэхийг бүгд мэдж байгаа. Ингээд тэд хэлсэн замаар нь яваад л байлаа. Хэсэг хугацааны дараа яг өнөөх газраа дахиад л буцаад ирсэн байхаар нь за буруу замаар эргэлт хийсэн болохоор л буцаад ирлээ дээ хэмээн нэг ихэн бодлого дахиад л яваад өглөө. Оршин суугчдын нэг нь тэд байна штэ гэхэд эмхтэй дүүн тийм ээ. Хамгийн хэцүү нь угаасаа энэ үе шүү дээ. Гэртээ хүргэх замаа олно гэж найдах үе хэмээн халаглана. Гэр бүлийн хоёр туудалгүй ам зурж эхэлдэгч дахиад л буцаад ирсэн байгааг хараад энэ удаад болж ихнээсээ л айж эхэлдэг. Айц гинт нөмрөөд авч хурдхан эндээс л явцгаая гэж хэлээд тосгоноос хөдлөөд явж байтал урдаас нь хаанасаа гинт салгалаад гараад ирвдээ гэмээр нэгэн машин өмнөөр нь орж ирснээр замаасаа гарч газрын уруу руу онголдчихлоо. Аав охин хоёр эхлээд ухаан орж ээж нь ухаан алдсан байдалтай. Харин хүүн хөлөө ширээний хугарсан хөлөнд зоочгсон хөдөлж чадахгүй хэвтэж байдаг. Хоёр цагдаа ярилцсан. За туутахгүй л нарж харах нь. Үүнээс цааш явбал тэр гэр бүл аюулд орох нь байна гэд машиныхын дугуйг хаглаад зогсоох зорилгоор хідэн зүйл бэлдэж байх хооронд нь өнөөх урдуур гарч ирдэг хар машины жолооч тосгоны хүмүүсийг олж уулзаад тэнд осол гарчихлаа гэд хэлэхэд нь боёд тэдэнд туслахаар яарвчлангуйлээ. Түрүүний хар машинд дахиад нэг залуу байсан байж ядаж байхад хар тамхи хэргэлчихсэн за ухаан санаа нь уулан дээр л байж байна. Түүний дараа өнөөх осолд орсон гэр бүлийнхэн дээр очиж хүүг нь машинаас гаргахын тулд эмчид нэг цаг орчим шаардлагатай байна л гин. Тэгтэл түүнээс өмнө нарж арах гээд байдаг. За тэгвэл өнөө шөнө машинд хонхоос өөр арга алгадаа гэд учир битүүлэг өнөөх чулууга
байгаадаа эмчид харуулна. Ингээд эхнэр охин хоёрыг нь нар жаргахаас өмнө бушуухан тосгон руу явуулж харин нөхөр нь хүүтэйгээ эмч цагдаагийн хамтаар дөрвүүлээ шөнийг эндээ өнгөрүүлэхээр шийдэж байгаа. Авчирсан чулууга өөд хэсэгт үлгэж хүнжлөөр цонхыг битүүмжилж эхэллээ. Яг юу болоод байгааг бүрэн эргцүүлж амжаагүй байтал боёд цонхны завсраар шагааснаа тэд ирчихлээ гэж хэлнэ. Үнэхээр л хэлснийхэн дагуу хэсэг хүмүүс машиных нь эргэн тойронд ирээд шавчглаа. Аавд нь инхүү тайлбарлах гэж хичээн. Тэднийг юу гэдгийг бид мэдэхгүй ч ямартай ч хүн бусын зүйл. Энэ сахиуснууд тосгоны байшингуудыг тэднээс хамгаалдаг. Сахиус байрлуулад хаалга цонхоо сайн хаачихвал тэд нар орж ирж чаддгүй юм. Анх удаа л машин дотор туршиж үзэж байна гэж хэлдэг. Харин Жим энэ хүн чинь сэтгцтэй юмтай юм шүү гэсэн харцаар харан суулаа. За нийтийн байрлал явсан хэд маань арай гэж нэг юм орж ирэхтэн дооноо бидэнд журам бий. Бусдынхаа аюулгүй байдлын төлөө ирсэн зочдыг хүлэх ёстойг сануулдаг. Масуурсан залуу гинтл юу ч хийж магтгүй тул ортой бэхлээд эхний ээлжинд аюулгүй болголоо. Дооноо ойлгуулах гэж оролдоно. Ойлгохгүй байгааг чинь мэдэж байгаа хэдий ч энэ бол зайшгүй авах ёстой бидний арга хэмжээ. Учир нь бид чамайг сайн мэдэхгүй. Гэхдээ юу гэж энэ байшинд байгаа хүн бүр чиний одоо туулж байгаа зүйлийг өмнө нь туулаад үзчихсэн. Та нар тэр замаар өнөөдөр хэдэн удаа эргэж очсон бilé. Уг нь бол шулуун замаар л яваа зү. Зам дээр мод бас хэрээнүүд харсан биз? Тийм ээ. Тэрийг чинь хүн болгон л хардгийн. Гадаа байгаа хүн бусын зүйлс анх хийх дуртай. Биднэр тоглож бас хөгжилддөг. Би энэ газарт ирээд 3 жил 6 сар 17 хоног болж байна даа л гин. Эмчийг тусламж үзүүлэхээр ослын газарт ирчихсэн байх хойгуур нь эмнэлэг эзгүй байж тарлаа л да. Тэр хойгуур нь нөгөө цайны газар ажилдаг Сара энэ чиний буруу биш шүү гэж хэлэнгүүтээ ослын газраас ирсэн залуугийн гүрээнийхэн судас руу сүлбээ талчдаг. Гэхдээ ядчил ингээд зогсчихсан бол Сара би чадахгүй штэ гэд нэг л хийзүүлтэй яриад байдаг. Цагдаагийн орлогч гээд нэг залуу байснаа да. Яг одоо түүний аав нь эмнэлгийн бие нэг давхарт асрагч эмэгтэйтэйгээ хамт байгаа. Асрагч эмэгтэй ослоос ирсэн залуугийн биеийн байдлыг нь шалгах гээд дээш гартал хаалга нь онгорхой байж байх ба хажууд нь өнөө хүн бусын зүйлүүд чинь байж байн чинээ огт бодсонгүй. Харин нөгөө талд Сара усанд орчхоод гараад ирэхэд нь ахын түүний хувцсыг цуснд бодогдсон байгааг нь анзаарчихв. Энхүү охин дүүгээсээ шалсаар байгаад чи яг юу хийчихсэн бэ гэхэд охин дүү би эмнэлгийн хаалгыг онгорхой орхичихсон гэд үннээ хэлж байгаа. За маргааш өглөө нь машинд хоногт өөрүүлсэн дөрөв маань урьд шүнийг сайн л тавж гисэн хідээж харамсалтай цагдаагийн орлогч Кенни буцаж ирээд эмнэлгийн хаалга онгорхой байгааг харангуйтаа зүрхэн зогсчих шахна. Шатаар яран ууруудахад асрагч эмэгтэй зогцстой хамгийн ихэнд нүүр тулхан тэр. Үгүй элгүүдээ аваа гэд хаалганых нь өмнө ирэхэд хөөх юм аав нь аль хэдийн мөнх басыг үзжээ. Тосгоны нөгөө талд ослоос гарсан гэр бүл байшин дэрцгэн гадаа хүүгийн нүдэнд нэгэн хүүгийн дүрс харагдлаа. Харин хоёр давхарт нөгөө мансуурсан залуугийн юм нь гарсан бололтой орилж чарлаад уналгүй яхав. Дооноо дахиад л эхнээс нь тайлбарлах шаардлагатай болдог шүү. Киноны эхлээд охин эхнэр хоёроо амьд бусын зүйлд алдчихдаг архичин аав байна да. Тэдний байрлаж байсан гэрт нь шинээр ирсэн гэр бүлийг амьдруулахаар болдог. Адилхан хүүхдтэй хүмүүс болохоор ч тэрөө та хоёр анзаарахгүй хормол өнгөрөх юм бол хүүхдүүд чинь яг ийм аюулд орно шүү гэдгийг сануулж боддоор харуулахын тулд хэрэг гарсан бяцхан охины өрөөнд гэр бүлийн хоёрыг оруулж харуулдаг юм. Харин энэ хооронд хүн бусдаас өөрийгөө тусгаарлсан нэгэн хачин залуу дээр очиж яриа өдлөө. Юм хайгаад аа мó? Би хайхад чинь туслах юм уу? Хариуд нь дургуйлгсан өнгөөр би юм хайгаагүй байна. Модод байрнаасаа хөдөлсөн байна уугүй юу гэдгийг нь шалгасан юм аа гэд хэлэх үед их чин цаанаас нь дүүгээ дуудаж загинж байгаа. Тэрнтэй битгээр тэр чин гажиг амтан байлээ. За шүн боллоо. Өмнөх эцэг эхийн алдааг дахин давтахгүй тулд бяцхан хүүгийнхээ хажууд аав ээж нь хамтдаа унтцгаахаар болж харин том охин нь өөрийн хүслээр зөрсөөр байгаад гэр бүлээсээ тусдаа нийтийн байранд амьдрахаар болдог юм аа. Сарагийн хувьд хоолны газартай ажиллахаар ирэхээ болчихвол хүмүүс с жиг авчих байх гэж бодонгуудаа юу ч болоогүй юм шиг жүжиглсээр л яваа. Тайби охин дээрээ очиж бид нар дээр хүрээд ирчихэлтэй. Яг л ийм хүнд хэцүү үед хамт гэр бүлээрээ байх хэрэгтэй шүү дээ гэхэд охин нь та тоглоод аа мó? Аавтаа хоёрыг салах гэж байсныг чинь намайг мдээгүй гэж бодоод аа мó? Салгынхаа өмнө сүүлийн удаа гээд гэр бүлээрээ аялалд гарсан чинь энд хүрээд ирсэн биз дээ. Эднийх маань Томс гээд дахиад нэг хүүтэй байсан ч хүүн нас барчихсан. Ээж нь тэрхүү уу гашуугаа дийлж чадахгүй байсаар гэр бүлийнх нь харьцаа хүндэрч улмаар аав ээж хоёрын салах шийдвэрт хүрсэн юм байлээ л дээ. Жули үргэлжлүүлэн хэцүү гэдгийг нь мэдэж байгаа ч танд дахиад хоёр хүүхэд бий. Яагаад бид хоёр танд хангалттай биш байгаа? Ээж их чинь маргалдаад хараа хяналтгүй байх хооронд хүүн саяхан цохны цаанаас нэг эрэгтэй хүүхэд хараад байснаа да. Яг тэр хүүхдийг Викторч бас багтаа харж байсан юм байна лээ. Бусдад харагдаагүй хэрнээ энэ хоёрт харагдсан нь ямар нэгэн учир утгатай байх гэж санаад тэр хүүг
хоёулаа хайж олж уулзах хэрэгтэй байна гэд Виктор хүүг нь дагуулад явчихдаг. Мэдээж хэсэг хугацааны дараа эцэг их хоёр нь хүү маань алга болчихлоо гэд бөөнл юм болно. Викторийн хувьд одоогоор энэ газарт ирээд хамгийн удаж байгаа хүн нь анх эрэхтэй энэ хүүшгэл жоохон байсан. Тэгтэл гинтл нохоо хоцох чимээ гараад Викторийн мартагдсан байсан эртний дурсамж нь үе үе орж ирээд түүнийг нэлээд хэцүү байдалд оруулдаг. Жим Таби хоёр ч хүүгээ хайж олж ирж тарамагц муугаар нь хөөх юм уу Викторийг л хөөж туулаа. Гэртээ эргэж ирэнгүүтлээ хүүхэд байхдаа зурж байсан зурагнуудаас авахж төнхөд нохой хүү мод гих мэтчлэн эн чинь миний багын дурсамж байсан байна шүү дээ гэдгийг ойлгож авдаг. Харин Жуулийн нийтийн байрандаа хөөхөн дасаж эхэлж байна. Залуу хасууд өөрсдийнхөө өрөөнд түүнд ор гаргаж өглөө. За хоолны газарт Сара хоол бэлтгэж байхад нь зүүн шуугаар нь гинтл хүчтэй өвдөлт өгч хүү гал химэн дараагийн даалгавраа авдаг. Ширээ өөд хартал шинээр ирсэн гэр бүл алхах гэсэн ч хөлн сөхөрч гинэт таталт өгч эхэллээ. Энэхүү оройн эмнэлэгт эмчийн хяналтанд байхдаа эмчээс ихээхэн хачин зүйлс асуугаад байдаг юм. Хэрвээ бүх хүнийг гэрт нь хариулж чадна гэвэл түүний төлөө ганц муу зүйл хийх нь буруу биш үсттэй. За маргааш өглөө Бойд бодлоо цэгцлэхийн тулд эхнэрийнхээ шарил дээр очино. Энэ газарт ирснийхээ дараа хайртай эхнэрээ алдсан юм байна лээ л дээ. Сүүлийн хэдэн өдөр надад үнэхээр аимшигтай байлаа. Хэд хоногийн өмнөөс яг л аавын гар шиг миний гарч бас салгалж эхлэх боллоо. Гэхдээ юугэж надад бүх хүнийг гэрт нь хариулах нэг галзуу санаа байгаа ч хэрвээ тэр нь бүтэхгүй бол би байдлыг уламжлалд ортуулах гээд байх юм. Тийм болохоор л надад ямар нэгэн тохио чиний минь тусламж хэрэгтэй байна. За тэгтэл энэ үеэр Сара эмнэлгээс хулгайлсан хүйтэн мис халаасандаа хийгээд хүүгийн гэрлөө явчихв. Ирснийхээ дараахан би ахынхаа ажилдаг сарвч руу хүүгчинд дагуулж яваад амьтад харуулж болох уу? Түүнд лав хөвчлөлтэй санагдах байхдаа гээд ээжийг нь гэртээ үлдэхийг ятгсан ч аз болж би хамт явнаа л гэдэг. Сарагийн ахын хувьд дүүгийнхээ хийсэн хэрэгээс болж ойртоо маш их айц дунд байгаа. Самвартан дээр очиж хэрвээ бүх зүйлийг үннээр нь хэлээд хэрэгээ хүлээчихвэл биднийг уучлж магтгүй шүү дээ гэсэн найдлага тээсээр дүүгийнхээ хийсэн бүх хэргийг намжилдаг. За энэ хооронд Сара хүүтэй хоёулахнаа үлдэх боломжийг хайна. Нэрээ малын байранд нэг нууч байдгийн. Харахуу гэд Табиг дагуулж орж нууч руу гинэт түлхснээ. Уушлаарай үүнийг би бүх хүний төлөө л хийж байгаа шүү гэж хэлээд гаднаас нь төгжээд явчихдаг. Дараа нь Сара хүүг яг барьж авахтай зэрэгцэн ахан түүнийг зогсоохыг хамаг чадлаараа хичээнэ. Харин Сара энэ бол сүүлийнх байх болно гэж тэд надад хэлсэн. Энийг л хийчих юм бол бүгд гэртээ харин штэ химээгээ тагтаагаа ноцолдож байх зураа санамсаргүй байдлаар ахынхаа хоолойг хэрччихэн тэр Савартан оройтож ирсэн ч одоо бүх зүйлийг ойлгож түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй нь лавтай. Харин хүү найсандаа хар хуртаараа нийтийн байрлал өгч рүүгээ гүйчихнэ. Ингээд туудалгүй аав нь бүх зүйлийг сонсоод сарвчнаас эхнэрийгээ гаргаж дараа нь Бойттой ярилцлаа. Энэхүү үйл явдлын дараа Сара ойроо зовтчихсан юм байна лээ. Нар жаргахаас өмнө эргээд ирвэл бид түүний учрыг олно. Харин эргэж ирэхгүй байх юм бол аль хэдийнэ болчихсон гэсэн үг. За нөгөө талд энэ хэрэгээс болж юм чи өөрийгөө буруутгана. Би түүнтэй өчигдөр хоёулахнаа хамт хончхоод түүний ярьсан зүйлийг ухаж ойлгож чадсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй штэ хэмээн гимшдэг. Хариуд нь Бойд чи биднийг энд авчираагүй. Чи түүний толгойд тэр бодлуудыг ч суулгаагүй. Чи өөрийнхөө л хэмжээнд чадах бүхнээ л хийж байна шүү дээ гэд эмчийн гарыг хатгахад саяхан ширээн дээр унтраалттай байсан хөгжим гинэт асч дуу явж эхлэх бөгөөд түүнийг нь сонсон Бойд хэсэг алтмаарч надад дохиорч эхлэе гэж аяархан шивнэ. За маргааш өглөө болоход Сара буцаж ирсэнгүү гэж л бодож байсан үг нь тэгтэл Самвартан өглөөний номлолоо айлсныхаа дараагаар би нэг давхарлууга бодолсаараа хүлээстэй чигээр байж байдаг. Ахан дүү маань үл мэдэх дуу хоолой сонсдгоо гэж хэлсэн болохоор нь Сара энэ бүх зүйлийн учир шалтгааныг тайлахад туслах хүн байж магадгүй гэж хувьдаа бодоод одоохондоо амьд байлгаж байгаа. Хүмүүсээс түүнийг нууж байгаа шалтгаан нь хүмүүс түүнийг харчих юм бол амьд байлгахыг хүсэхгүй нь лавтай. Самвартан түүнийг ятгана. Хэдий ч юм уу зүйл хийсэн ч одоо сайн зүйл хийхэд хориотоогүй байна. Ах чинь ч бас үүнийг л хүсэг байсан. Ингээд нэлээд удаан ярилцсны дараа Сарад урдын адил ахин нэг өвдөлт өгч тэд чамд нэг зүйлийг харуулахыг хүсэж байна. Надад цаас хэрэгтэй байна л гин. Зурсан зүйлээ тайлбарлахдаа тэд чамайг энд анх ирэхэд чинь харсан гэсэн. Цүнх болохыг чинь харсан. Энэ бол тэдний баталгаа гэж байна хэмээн үг тайхад нь Самвартан бүр мэл гайхаж цэл хөхөрлөө. Түүний дараагаар нь газарт булаад аль хэдийнэ мартчихсан байсан зүйлсээ гаргаж иртэл тэдгээрийн дунд Сарагийн цаасан дээр зурж өгсөн зураг нь байхан тэр. Ингээд ямартай ч Сара хинт ч хэрэггүй зүгээр нэг солиотой амтан биш байхан. Тэрээр үнэхээр энэ газрын ямар нэгэн зүйлтэй холбогддог юм байна гэдгийг нь мэдэж авдаг билээ. Нөгөөтэйгүр Бойдын хувьд эхнэрийнхээ шарил дээр надад нэг санаа байна гэд байсан нь тосгоны хүмүүс айцаасаа болоод тосгоноосоо гарч
ойроо явдаггүй. Сахиу сүүлд машинд ажиллаж байсан болохоор ойдч бас үйлчлэх байхаа гэсэн багахан найдвартайгаар ганцаараа ойроо явж энэ бүх зүйлээс гарах гарц хайх санаатай байгаа юм байна лээ. Харин Кеннигийн хувьд Бойд яг аав шиг л нөмөр нөлөгтэй хүн. Саяхан аавыгаа алдчихсан байгаа дээр түүнийг ч бас алдах үедээ хэмээн айгаад Бойдыг ойроо явнаа гэхийг сонсонгуудаа энэнд нь маш их дург үзэж улмаар уурлаад яваад өглөө. Жаахан тайвшрахыг нь хүлээж байгаад Бойд артаас нь очдог. Тэр үедээ хэлдгийн Кенни сонсооч аавын минь өвчин надад удамшаад сүүлийн үед хүндэрч байгаа нь илүүтэйгээр мэдрэгдэх боллоо. Удахгүй би тосгоны хүмүүсийг хамгаалж чадахгүй болох нь. Тиймээс л одоо чадаж байгаа дээрээ энэ бүхнээс гарах арга замаа олохыг хүссэн юм. Үүнийг биелүүлэх ганц боломж нь итгэж найдаж болох ганц хүн чамд энэ тосгоныг даатгаж үлдээх юм шүү дээ хэмээснээр манай хоёр ч нэг юм уучраа олцгоолоо. Жим их нэртэй энэ гэрлнүүд асаж ажиллах боломжгүй юмнууд байх юм. Учир нь гэрлнүүдийн утсыг тастаад харахаар голд нь цахилгааны утас гэж юм алга. Үнэхээр ойлгомжгүй юм аа гэд ярилцаж байх зурж эйд надад нэг санаа байна гэд ороод ирдэг. Машин дээрээ очиж машинаас хэрэгтэй байж болзошгүй зүйлсийг салгаж авна. Энэ хоёр маань уул шугамнда хоёулаа инженер хүмүүс юм байна лээ. Антеныг хамгийн өндөр харагдах нэгэн модон дээр байрлуулж ямар нэгэн дохио хүлээн авч магадгүй л гэсэн бодолтой байгаад байгаа. Тэгтэл Джейдийн нүдэнд нэг л хий зүйлс харагдаж эхлэв. Буцаж ирээд цайны газарт харсан үдсэн зүйлсээ мартахгүй гिचэн дэвтэрт буулгаж байтал түүнд цай өгөх гээд ирсэн Кеннигийн ээж нэг зүйлийг сансан бололтой. Гал тогооны агуулгад хадгалж буй эд зүйлс дундаас өмнө нь энэ газарт байсан нэг хүний тэмдэглэлийн дэвтрийг нь харуулхад өөрийнх нь харсан үдсэн зүйлтэй яг цав таархан тэр. Дараагаар нь оройн хоолны цагаар тэмдэглэлийн дэвтрийн хуудас дотор хоёр хуудас л хоорондоо наалтчихсан байгааг нь анзаарч түүнийг задлаад хартал энэхүү тэмдэглэлийн дэвтрийн эзнийхэн зураг байдгийн. Тухайн зургийг илүү их ойртуулад хартал цаана нь Виктор энэ газарт хүүхэд байхдаа ирж байсан гэснээ дээ. Тэр үеийнхэн зураг байж таардаг. За тайвж бас ир нөхрийгөө эзгүй байх ойгоор зүгээр суусангүй. Хүүтэйгээ хамт энэ бүх цахилгаан хаанаас гарч ирж байгааг нь олж мэдцгээе гэд байшингийнхаа тавилгуудыг зайчилж эхэлдэг. Нөхөр нь гэртээ эргэж иртэл сайн уу аваа? Зөндөө их шороо байна да гэд зөрөөд яваад өглөө. Би нэг давхарлуу бумагц эхнэр нь цахилгааны утас хаа хурж байгааг нь мэдэх хэрэгтэй байна гэд газар ухаж байх ба нөхөртөө явсан хойгоор чинь их хачирхалтай зүйл боллоо л гин. Энэ хоёр маань залуу байхдаа анх танилцаад эхний хэд болцооны дараа тайбын нөхөртөө өөрийн гараар бугуйч хийж өгчлээ. Дараа нь том охиныгоо эмнэлэгт дурдаг шүүн нөхөр нь тэрхүү бугуйчийг эмнэлэг дотроо алга болгочихсон юм байна лээ. Дээр үед алга болгоо дон удаан жил болж байгаа өнөөх бугуйч нь энэ газарт гинтл гараад ирж энэ бүх зүйлс хэтэрхий хачирхалтай байна да гэд эхнэрийнхээ үгэнд итгэж газрыг нь хамт ухалцахаар хүр завлаа. Ийхүү үйл явдлууд өнгөрсөөр шүнж боллоо. Эхнэр нь хүүгээ унтуулж хаад ирлээ гэхэд нөхөр нь өдөржин хүүгээрээ шороо зөөлгөөд хүүхдийн хөдөлмөрийн олон хуулийг таазурцсан байлаа шүү гэд наргаа хийн. Яриагаа үргэлжлүүлэн тосгоны хамгийн өндөр байрлах болох нийтийн байрны дээвэр дээр антена гаргаж туршиж үзэх бодолтой байгаагаа ч хэлээд авлаа. Самвартан болсон бүх зүйлсийг Бойд дээр очиж хэлдэг. Харин нийтийн байрны нэг залуу бүрэнхий болоод ирэх үед үүдэн дээрээ хин нэгэнд зориулж баглаад цаг үлдээлээ. Тэгтэл өнөөх хүн бусын нэг эмэгтэйд нь дурлцсан байвал яах вэ? Уг нь бол нийтийн байр бүх цонхоо битүүмжилчихсэн байгаа. Нөгөө балайч нь хөшөж байгаад л өнөөхөө нийтийн байр руу оруулаад ирдэг. Инхүү өөрөө ч халуулах бөгөөд өнөөх нь бусдыгаа орог гэд цонх нээж өгөөтглөө. Шатан дээр сууж байсан ахын дээрээс ганц хоёроор цус тусалж эхлэх үед юу гэж нвэ гэд дээш хартал Хүмүүс орилдож эхлэмэгц бүхнийг төвөггүй ухаарсан Виктор Жулитэй хамт хоёр давхрын цонхоор буулаа. Нийтийн байрны хаалгаар гарч ирсэн хүмүүс бүгд л хот руу гүйлдэх буюу хувийн байшинд амьдарч байгаа хүмүүс рүүгээ гүйж байгаа байхгүй юу? Жулич бас тэдний адил аав ээжийн байгаа гэрлөө явъя гэхэд Виктор үгүй эсрэгээрээ ойроо орцгоё л гин. Учир юу гэвэл Викторийн нүдэнд өнөөх хүү үзэгдэж нэг л ойроо замчилж өгөөд байх шиг санагдсан. Гуйжин зүгээр л надад итгэцгээ гэснээр хамтдаа ойроо орлоо. Ойн дунд нэгэн модны хүн дээрөө Жулиг оруулахад яаж энд хүрээд ирэх болсныг мэдэхгүй ч тосгоны зойр дотор ороод ирчихсэн байлаа. За энэ хооронд Донна нийтийн байрнаас хамгийн ихэнд гарч ирсэн хүмүүсийг машинаараа авч яваад цагдаагийн байр руу хөргөж өгөх ба туслах гээд гараад ирсэн Самвартан маань өнөөх үзээрийн зүйлсүүдийн нэг нь гарч ирснээ хурц хумсаараа хүзүүрөө нь самардаад хаччихлаа. Харамсалтай нь энэ бол эмчийн байр биш. Тусламж үзүүлж чадахгүй байсаар Самвартан маань амьсгал хураахан тэр. За ингээд кино маань Бойдын энэ газарт хамгийн анх ирж байсан цаг хугацааг нь бидэнд харуулна. Тухайн үед нар жаргах
гаргах тун төхөж байлаа. Машинтайгаа тосгоныг өнгөрөөд явах гэтэл замын голд самваартан гарч ирснээр тэднийг байшин руугаа дагуулж орж ирсэн байдаг. Энэ үед тэр сахиус хамгаалагч чулууг арай л олж нээгөөгүй байсан үе. Ёстой булан тохой бүртээ нуугдаад намайг л бити олоосай үүр хурдхан шиг л цагаасаа химэн залбирдаг байсан юмсан ч самваартан маргааш өглөө нь энд байгаа бүх хүмүүс шүнийг л давах гэж хичээдгээ гэд үнэхээр зөвхөрсөн байдалтай хэлэхэд хариуд нь бойд. Тэгвэл эхлээд жижигхэн зүйлсээс эхэлцгээе. Бага бүх нөөцөө цуглуулад систем бүтээж хүмүүс нэг нэгэндээ санаа тавьж эхэлснээр бид энэ бүхнийг даван туулж чаднаа гэд бойд бол энэ газарт хамгийн анх удаа итгэл найдвар өгсөн хүн. Энэ тосгоныг гэр шиг болгосон хүн нь гэхүү дээ. Өдрийн цагаар аюулгүй байдаг юм чин тэр хугацаанд энэ газрыг эхнээс нь явж судалцгаая л гин. Тэгснээ ханаас ч өмбөөмөд ямаа олж ирээд тэр тэнд дахиач бас байна. Бид малын сарвч барах хэрэгтэй болох нэ л гэдэг. За одоо харин Элис яагаад аавдаа тэгж их хатуурхаад байдаг юм бэ гэх учир тайлагдах болно. Боёдын хувьд энэ газраас гэр бүлээрээ амьд үлдэх нь л одоогийн нэн тэргүүний зорилт. Харин хүн аав дээрээ ирээд энэ газар ээжийн сэтгэл зүйд нэг л нөлөөлөд ах шиг байна. Та гэртээ ирэхгүйгээр хэд хонлоо. Гэхдээ та түнд яг одоо л хэрэгтэй байна штэ. Наад ажлуудаа төр зуур өөр хүнээр хэлчихэлтэй аваа. Хариуд нь Боёд нарж харах гээд ойролцоогоор 4 цаг дутуу байна. Орой гэртээ очиод ярилцъя хүмүн. Амлж гинэ гэд хүүдээ амлалт өгдөг хэдий ч орой орсныхоо дараа зүг чигээ алдаж эцэст нь айж гүйж явахдаа нэг нөхрөө унчихдаг. Өдгөө түүн дээр нөгөө хүн бүсийн зүйлсүүд ирэх хэдий ч өөрийг нь алалгүйгээр цааш яваад өгөх нь хитрхи хачирхалтай байсан тул яг юунаас болоод намайг зүгээр өнгөрүүлчих вэ гэд эргэн тойрноо хартал дээрээ дүрстэй содон гихчийн чулуулгууд байдаг юм. Ингэжл Боёд сахиуснуудыг хамгийн анх удаа олж тосгоны хүмүүс аюулгүй шүнийг давхтайгаа болсон юмсан ч чулуунуудаа өртлөөд ирэхэд нь өдрийн цаг байхад тосгоны хүмүүс бүгд айж сандралтан тал тийшээ гүйцгээж байдаг. Юу болоод байна гэд ойртоод хартал эхнэр нь тосгоны хүмүүсийг нэг нэгээр нь эхнээс нь буудаад яваад байх нь тэр эхнэрийнх нь буудаж байхдаа хэлсэн үг нь зүгээртээ энэ бүхэн бодит биш. Зүгээр л зүүд. Зүүдэндээ хүн өхөн гэж байдаггүй юм. Бүгд сэрж байж л бид нар гэртээ харьцгаана. Ингээд л хүүгээ яг буудах гээд чиглүүлж байхад нь хүүгээ хамгаалахын тулд өрсөөд эхнэрээ буудаад унгачдаг. За одоо цаг дээрээ буцаж очивол самвартны өөрт нь хэлсэн сүүлийн үгэнд итгэж ойруу ганцаараа явах гэж байснаа болоод Сараг дагуулж явах нь дээр юм байна гэж шийднэ. Боёд ойруу яваад эргэж ирэхгүй ч байж магадгүй гэдгээ аль хэдийн мэдэж байгаа тул хүү дээрээ очиж хайртай гэдгээ хэлээд гарч явлаа. Тэрийг нь сонссон Фатима найз залуу дээрээ ирээд үнэн хэрэгтээ тэр өдөр болсон зүйлс аавын чинь буруу биш. Чиний ч буруу биш. Харин бүгд энэ газрын л буруу. Түүнд хийж чадах зүйл байсан бол аав чинь хийх л байсан. Яг одоо түүний араас явахгүй болчи бүх насаараа харамсан шүү. Ингээд хүүн аав дээрээ гүйж очиж аавасаа уучлалт гуйж амжлаа. Энэ зур Жули Виктор миний амийг аварсан гэд гэрээхэндээ дуулгадаг. Дараагаар нь Жим Дона дээр очиж нийтийн байрны чинь дээвэр дээр антин байрлуулах гэсэн юм аа гэд төлөлгөөгөө түүнд хэллээ. Юуны тулд олуулаа байгаа билээ дээ. Тосгоны хүмүүсийг ажилд дайчлалаа. Харин ээж охины хувьд үл ойлголцлоо. Залруулаагүй л яваа. Тайби охиндоо тайлбарлана. Эцэг их болж байж л ойлгодог зүйлс гэж би. Эцэг их болсноор бүх зүйл маань хүүхдийнхээ төлөө л амьдрах болчихдог. Хийх ёстой ганц зүйл маань тэднийг хайрлаж хамгаалах. Харин дүүгч нь өгснээс хойш миний дотор ямар нэгэн зүйл эвдэрчихсэн. Тэрийг чухам яаж засгаа ээж нь сайн мэдэхгүй л байна. Аав бит хоёр чинь та хоёрынхоо төлөө дотор байгаа мэдрэмжүүдээ нууж бүх зүйл зүгээр мэд царайлж явсаар байгаад харин ч бүхнийг дортуулж эцэстээ ийм байдалд хүрчихлээ. Жули ээжигээ ийм хүнд мэдрэмж тээж явсныг нь одоо л нэг ойлгож ээж охин хоёр эцэстээ эвлэрдэг. За харин эсрэг талд Боёд хамгийн анх сахиуснуудыг олж байсан газраараа дайраад гарлаа. Үүнээс цааш очиж байгаагүй хэсэг рүүгээ явах тул зүг чигээ алдахгүй гिचэн моднуудад тэмдэглэгээ тавин явдаг юм. Энэ үед Сара дахиад л дуу хоолой сонсонгуудаа газар дээрээ ухаан алдаад унчихдаг. Оройн нь сэргэснийхээ дараа хэлдэг. Миний сонсож байсан хоолой энэ удаад өөр байлаа. Тэр өөрийнх нь буруу байжээ гэж хэлсэн. Бид яг одоо буцах ёстой юм шиг байна гэд хэлж дуусваагүй юу майхныг нь ямар нэг хүчээр сэгсчиж гарлаа. Маргааш өглөө хоёул майхнаас гартал яг л аалзны үрэнд ороод ирчихвүдэл гэмээр үзэмж өгтлээ. Тудлаачгүй аалзнууд бол байх нь байна. Нэг нь бүр гүйж ирснээ Боёдын арснаас хазаад ч явлаа. Хэсэг хугацааны дараа Боёд яг л эхнэрийнхээ айдлаар ухаан санаагаа алдаж эхлэхэн тэр энд гарах зам гэж байхгүй юм байна. Энэ муу газар чамайг зөв зүйл хийж байгаа юм шиг бодогдуулдаг. Найдвар байгаа мэт мэдрэмж өгснөө дараагаар нь үгүй хийчихнэ. Энэ бүхнийг нь сонсон Сара яг л хэрэгтэй үедээ түүний сэтгэлийг тайвшруулж өгдөг. Би чамд тусланаа хэмээн гараа өгснөөр цааш явцгаалаа. Удалгүй л ойд шуурах шинжтэй болоод ирлээ шүү. Эн чинь яг юуны илэрлэл вэ гэхээр тун удахгүй энэ шуурга тосгоныг чиглэнэ л гэсэн үг. Ийм байдал манай хэд нийтийн байрны дээвэрлүү антин зууж байгаа. Тухайн ажилд хүн бүрл гар бие оролцох бөгөөд хүмүүсийн
Кэлийн зүрхэнд анх удаага итгэл найдвар төрсөн. Энэ бүхэн бүтээсээ хэмээн дотроо залбирч бас догтлж байгаа. За залуусаа бэлнэ үү? 1 2 3. Дотор байгаа хүмүүс 3 толоод гэрлээ асан шүү. Бүх зүйл бүтэж эхэлж байгаад бүгд л баяртай харагдана. Тайбын нөхөртөө бидэнд бие төлөвлөгөө хэрэгтэй бистэй гэд байшин руугаа буцаж газраа үргэлжлүүлэн ухаар явдаг юм. Гэсэн хэдий ч шуурга айсв. Энэ бүхний хажуугаар зэлүү дойн гүнд аадар орж эхлэхэж тийхүү яван явсаар эцэст нь гэрэлт самхагч олж харлаа. Харин эсрэг талд чим радио станцаараа биднийг сонсож байгаа хүн байвал хариулаач. Тусламж гуйж байна. Бидэнд туслаач хэмээн хідэнтэй асуух агаад хэн нэгэнтэй холбогдохыг битүүхэндээ найдахаж тосгонд бороо орж эхлэхдээ зэрэгцэн харилцуурын цаана нэгэн эрэгтэй хүн уцаа авсан бололтой байна уу гэж ярьж байснаа. Өөрөө жим мөн үү? Уучлаарай та хэн гисэн бэ гэд лавлахт нь эхнэр чинь тэр нүхийг ухаж болохгүй л байсан юм. Үүнийг нь сонсонгуудаа жим нэг л зүйл буруу байгааг хэдийн ойлгож байшин лууга хар ирчээрээгүй лээ. Энэ мөчөд байшин доторх бүх гэрэлнүүд дэлбэрч улмаар ухаж байсан газар нь цуурч ангал үүснээр эхнэр нь тэр нөхрөөгээ унчихв. Тайби юу болоод өнгөрснийг арай ойлгож амжаагүй байтал архан талд нь Виктор гинэт гараад ирдэг. Тэгснээ үнэхээр хүрээд ирчээ. Чамайг надад ирнэ гэж хэлсэн юм. Цагаан хуцтай хүү. Тийм болохоор намайг эндээ хүлээж байгаарай гэсэн юм. Одоо харин хоёулаа эндээс хурдан явах хэрэгтэй. Тайби юу гинэ гэд дээш хартал байшин дээрээсээ нурж эхлэхэн тэр нөхөр нь хар хурдаараа гүйж ирээд байшиндаа гүн хонхор үүссэн байхыг харах бөгөөд эхнэрийгээ байн нэрээр нь дуудан хашгирлаа. Харин нөгөө талд ойн гүнд боёдын бие муудаж эхлэх ба нар жаргаас өмнө ядчил чи амьд үлдээ. Намайг энд нь үлдээч гэхэд Сара би таныг ганцааран гин үлдээж чадахгүй л гин. Хэд хормын дараа цагаан хуцтай хүүгийн хоолой сонсогдож тийшээ орчихвол аюулгүй гэд модны хүн дээр үү заадаг байхгүй юу? Сара өөрсөдөө байсан ганц сахиусаа түүнд өгөөд мод руу оруулмагц гинэт худгийн ёроолд гараад ирсэн байлаа. Тавчуухан газар их л айж хүн байна уу? Туслаараа хэмээн хамаг чадлаараа бархирна. Энд тэнд л үмэн самунтай ядаж байтал тосгоны хоолны газрын гадаан нь урьд хожид үзэгдэж байгаагүй нэгэн автобус ирж зогсгон тэрэ. Энэхүү явдлаас хэдэн цагийн өмнө автобусанд живчээ зүгээд унтаж байсан нэгэн залуу зочин сэрснээ. Үгүй ийм байх ёсгүй гэд амдаа бутна. Бас дээрэс нь автобусны голд зогсоод бид нар яг одоо буух ёстой гуй хэмээн сандрахын хажуугаар хитэх айж баламгцснаасаа болоод дотор нь мухаарч түүнийг болиулах гээд ирсэн залуугийн хувцс руу нь бөөлжчихдөг. Харин гадаа цахилгаан хэрэгслээ борооноос хамгаалж бүгдийг нь дотогш авч оров. Тэгтэл гадаа их салхитай байсан тул дээвэр дээр гаргасан антиных нь л төмөр юм шиг байгаа. Цонхыг нь цөм цохоод ороод ирчихэн чинээ хинч бодсонгүй. Бүх зүйл эмх замраагаа алдаж ядаж байтал Жейд доонороо хандан хоолны газрын гадаа автобус байна гэд муухай хашгирлаа. Өөдрөг гэхэд дэндүү өөдрөг нэг настай хөвшин бороо орж байна. Бороон дунд надтай бүжиглэлдээ химээж бусдыгаа хөгжөөн. Аз болоход автобусанд совлогч явж таарсан тул ээлжиний биеийн байдлыг нь шалгаж өглөө. Ашгүй бид ингээд хоёрын хоёр эмчтэй боллоо доо. Түүнээс яагаад тэгж их сандраад байсныг нь асуутал би муухай зүүдэлсэн юм. Одоо харин нөгөө талд Жим биений давхарлууга бууж ирээд ойроос гартал ухсан нөхрөө нь бүх зүйл татагдаад цөмрөөд орчихсон юм уу даа л гэмээр Жим маш их айж хайртай эхнэрээ эдгээр моднуудын доор бэртчихсэн хөвтөж байгаа мэтээр төсөөлж нүцгэн гараараа эхнээс нь холдуулж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа охинонч бас гүйж ирж аава ээж энэ доор байгаа мó хэмээн сандарч эхэллээ. Аав нь охиноо хэсэг тайвшруулж байгаад яваад тусламж дуудаад ирээл гин. Охин нь Элис дээр очиж хэлэхэд автобуснаас бууж ирсэн залуусын хамтаар архины мухлаг ажилуулдаг залууч бас хүч нэмэхээр байшин руу орлоо. Ямартай ч одоо дөрвүүлээ моднуудыг холдуулж эхэллээ. Хүмүүс шинээр ирэх болгонд энэ газрын тухай тайлбарлаж өгнө гэдэг хамгийн адармаатай хэсэг шүү дээ. Харин Дона маань автобусны жолоочод өнөөхөл хилдэг зүйлсээ хэлэх агшинд нөгөөх нь бас тийм ч илдэг хүн биш юм аа да. Чи чинь одоо өвчтэй амтан байна штэ гэдэл ширв татна. Совлогч Элжэнийг автобуснаас гарган агаар амьсгалуулж байх яг тэр мөчөд Жулигийн нүдэн дээр байшин нь хормын дотор нураад унчихлаа. Тэрээр аав намайг сонсож гин үү? Доор байгаа бол надтай ярил та хэмээн уйлна. Зах хэсэгтээ хамгийн ойр байснаар нь автобусны нэг залууг гаргаж ирэв. Энэ хооронд хоёр талд хоёр эмч хүмүүсийг үзэж байх зураа бие биенээ хараад зог туслаа. Ямар учир жансан байна вэ гэхээр энэ хоёр маань бие биенээ таньдаг хүмүүс. Бүр тодруулаад хэлвэл сүй тавьсан эмэгтэй хосууд гэх юм уу да. Гэтэл даа ч орлогч маань эмчэд сайн болчихсон байсан чинь бүх зүйл эсрэгээрээ эргэж дууралсан бүсгүй нь бүр найз бүсгүйтэй болж таардаг. Нөгөөтэйгүүр тун удахгүй нар жаргана. Автобусны жолооч за бүгд автобусандаа суугаарай явцгаая гэд хүмүүсийг шавдуулахад Дonna хил амаар ойлголцохгүйгээ нэгэнд мэдсэн тэрээр бууга гаргаж ирээд автобусны хойд дугуйг нь буудаад хагалчихнаа. Бүх зүйл нэгэнд хяналтнаас гарсан тул Кенни ч бас бууга гаргаж ирэн
бүгдийг дотогш орохыг шаардлаа. Харин нөгөө талд нуранган доор үлдсэн 3 хүнийг нар жаргахаас өмнө гаргаж ирж амжихгүй нэгэнд тодорхой болсон тул Жим охиндоо хэлдэг. Жули аав нь түрүүн моднуудыг холдуулж байхдаа харсан юм л да. Манай би нэг давхрын доор зойр байдаг байж. Хэрвээ ээж чинь тэр зойрлуу буусан бол зүгээр байгаа байх. Бүх зүйл сайхан болно. Хүчтэй байгаарай охин минь. Жули ч аавынхаа байгаа хэсгийг чадах чинээгээрээ халахалж өгөөд дотогш орлоо. Тэгвэл өдийд Бойд худаг дотроо юу хийж идэм болдоо гэж бодож байгаа бол худагны оройгоос нэгэн эр хүний хоолой цуурайтаж эхэлдэг юм. Ийхүү тун удалгүй олсны үзүүр унжиж ирэх бөгөөд хурдлаараа тэд удахгүй ирэн шүү хэмээн түүнийг харууллаа. Бойдыг авраад гараад иртэл хантай хамт гавлуулад турж ицсэн нэгэн эр байж байдаг. Тэгснээ чи тосгоноос ирсэн үү? Би хотыг хамгийн амар хэсгэн л гэж боддог байлаа. Тэгээд би ой модоор явж байгаад тэдэнд баригдчихсан юм. Тийм болохоор тэднийг ирэхээс өмнө чи явал та гэд Бойдод анхааруулахын хажуугаар хэрвээ чи надад тусламаар байгаа бол намайг зүгээр алаад өгөөч л гин. Бойдын хувьд хүн орхиж явах хүн биш шүү дээ. Би чамайг эндээс суллаад тосгонд хүргэж өгнө. Тэнд эмч байгаа гэд гинжийг нь чулуугаар нүдэж байтал гинтл хойно нь хөгжимд хайрцагны аялгау гарч агуугаар нэг ишгэллээ. Өнөөхөр чи энэ хөгжмийн аялгау явж дуусгаас өмнө эндээс гаралтай хэмээн удаадараа сануулсаар л тэгснээ гинэд хэрвээ эхнэрийн чинь зүв байсан бол яах вэ? Үнэхээр энэ бүх зүйл зүуд байвал яах юм? Бойд маш их гайхан. Чи яаж манай эхнэрийг мэдэж байгаа гэхдээ зэрэгцэн гарыг нь хальт артал арсныхын доор ямар нэгэн амьтад гүйлдэж байна уу даа л гэлтэй. Ингээд хөгжимд хайрцаг ишгэлж дуусах мөчөд өнөөхөр цаг алга химээгээд гинжнийхээ сэтэрхий төмрөөр Бойдын гарыг нь зүсэж зүсэн хэсэгтээ алгаараа чанга гихчин дарснаа. Миний цус бол чиний цус гэж хэлэнгүүтээ газарт сөхрөн унлаа. Зүв буруу эсхийг нь бүрэн ойлгож чадахгүй байсан болохоор за ямар ч л байсан эндээс гарыг гэж бодоод хаалгаар нь гарах мөчөд ойн гүндээ буцаад шилжээд ирчихсэн байдгийм аа. Яг л урдын адил зүг шигээ алдан дахиад л төөрчихсөн юм байхтаа химэн цөхрөнгөө бараад сууж байтал хаанаас ч юм нохой гарч ирснээ цааш гүйгээд явангуут артаас нь Бойд даглаа. За хідүүлээ одоо тосгондоо буцаад очицгоё. Дооноо хаалга хааж зогсоод хэлдэг юм. Айж байгааг чинь ойлгож байна л да. Гэхдээ бид та нарын дайсан биш харин дайсан гадаач нь байгаа. За тэгээд сураагүй биш дахиад өнөөх модноосоо эхлэн шүү дээ. Та нар зам дээр мод харсан л бидтэй гэхэд автобусны жолооч эмэгтэй яаж зам дээр мод байсныг мэдсэн юм хэмээн гайхширлаа. Энэ хооронд хотын гадна талд манай хідээс хоёр нь явж байгаа. Викторийн хэлснээр энэ бол түүний өдрийн цагаар хаяа ирдэг газар нь. Өдрийн цагаар ирдэг болохоор харамсалтай нь энд сахиус байхгүй чимээгүй байгаарай л гэж сануулна. Та би асуудгийн намайг манай байшингийн хонголд хүлээ гэж хэлсэн хүүхэд юун хүүхэд юм бэ гэхэд Виктор тэр манай найз байгаамаа урт хугацааны турш явчихсан байж байгаад саяхнаас эргээд ирсэн л гэдэг. Викторийн хувьд хүүшгэн л жаахан байхдаа энэ газарт ирээд гинэт ээжигээ алдаж харж хандах хөнгөөгөр энэ ёрийн газарт ойр ганцаар хоцорсон. Хүүхдийн сэтгэл зүйд ганцаар бүхнийг туулахад арай л дааж давшгүй зүйл байсан болоод ч тэрөө бүрэн том хүн болж төлөвлөсөн гэхэд хэцүү. Яг л тухайн үеийнхээ хүүхэд насандаа гацчихсан юм уу даа л гэмээр хийж байгаа үйлдэлүүд нь яг л хүүхчиг байдаг байхгүй юу? Хүүхэд байх үеийнхээ ланч боксыг байнга уурч явах, нийтийн байранд очиж тоорж юмс идэх гэх мэтчлэн эд зүйлсээ ухаж хичнээн жижил хадгалсан юм бтэ. Амттан гаргаж ирснээ идэхүүгээд өгөхт нь юу ч дуурсангууд яг л хүүхчиг гомдоод ирэхийг нь мэдэрсэн тай би үгээгүй би амттанд дуртай штегээд яг л хүүхдүүдтэйгээ харьцдаг зангаараа түүнтэй харьцна. Виктор хэсэг зур идэж байснаа би энэ газарт ээжтэйгээ ирж байсан юм аа гэд хоёр нүдэнд нь ус хураад хоолойн зангираад ирлээ. За ингээд кинон дээр яг иймэрхүү байдлаар үзэгч биднийхээ сэтгэлийн уулуургыг хөндөж байгаад л ардаас нь яаж бас сандаргаж зүрх савлуулахаа задуулч нь мэдэн л дээ тийм ээ. Гинэт контейнерийнх нь хаалга тас төс болоод явчихлаа. Манай хоёр ч сандралтаад яах хийхээ мэдэхгүй зогсож байтал хаалга дээс сөхөгдөж бурхны авралаар гэж ашгүй Бойд зогсож байдаг. Тэгснээ хоёр талд бие биенээсээ зочиж энтер. Виктор хурдан орооч чамайг харах нь байна штэ гэхэд Бойд зүгээр надад сахиус байгаа санаа зовлтгүйгээд гаргаад ирэхт нь бүгд тайвширч байтал хідэн алхмын зайд нөгөө автобусыг зогсоох гэж оролдоод байдаг залуу нөгөө юмнуудаа хөөгдчихсэн манай хэд рүү гүйсээр байгаад арайхийн амжаад ороод ирлээ. Хамгийн сонирхолтой нь юу гэж манай гурав автобус ирэх үеэр тосгонд байгаагүй шүү дээ. Автобус ирсэн гэдгийг одоохондоо мэдээгүй яваа. Бойд шууд л асуудгийн байгаа зү. Чи чинь одоо хаанасаа гараад ирвэ гэхэд ээлжийн би автобусанд байсан юм аа гэд манай гуравт гинти мэдээд дуулглаа. Хэсэг хугацааны дараа Виктороос чи юу зураад байгаа юм бэ гэхэд харсан зүйлээ зурх нь сайн зүйл би мартаж болох хэдий ч зураг түүнийг эргээд сануулдаг. За цайны газрын арын өрөө
яв. Сая ирсэн сувлагч хэлдэг. Тэр өдөр бидний энгийн л нэг өдөр байсан. Хоёулаа өдрийн хоол идгээр тохирсон ч чи ирээгүй. Түүнээс хойш гинтл алга болчихсон. Би аав ээжтэй чинь хамт цагдаа дээр хүртэл очсон. Гэтэл энэ бүхий л хугацаанд 6 сарын турш энд л байсан хэрэгүү. Хотоос 2хан цагийн зайд энэ хачин хүмүүстэй хамт уу? Чи чинь одоо шашны гаж урсгалд нэгтчихсэн юм уу хаашаа? За энэ үеэр байшингийн гадаа уушийн газар ажилуулдаг залуу би хавиргаа хугалчихсан юм шиг байна. Амьсгалахад улам л хэцүү болоод байх ингээд Жим чивнэн. Харин эсрэг талд Жули байд сууж ядан цонхны завсраар аавынхаа зүг шагаагаад байнгут нь Кен ирснэ. Цохоор харахаа болооч. Тэгж амар хараад байхаар чинь нөгөө юмнууд с жиг авчгаад гадаа хүмүүс байгаа байна гэж бодоод бүр илүү хайвал яах юм бэ л гин. Илүү их тайвшруулахын тулд сахиусыг олохоос өмнө хүмүүс нуугдчил амьд үлддэг байсан тухай мөн бойд гэр бүлтэйгээ хамгийн анх ирсэн шөнөө тэгжил давсан талаар дурдна. Манай хөвшин имэж дэндүү өөдрөг хүн юмаа да. Амьдралч гинтийн бэлгээр дүүрэн шүү гэж хэлснээ буу байрсан эмэгтэйд цай хийж өгсөн шигэ. Харин нөгөө талд аль болох чимээ гарахгүй гिचэн амьсгалж чадахгүй байхад чинь өнөөх автобуснаас гарч ирсэн залуу гинт сэрэнгүүтээ сандарч намайг эндээс гаргаач гэд орилж эхлэхэн тэр энэ гурвын байгаа байрлалын хувьд автобусны залуу зүүн талд нь Жим баруун талд харин яг голд нь бармен залуу байгаа. Ядаж байхад хөвлийгээ гэмтээч гсэн юм уу да. Цусаар агуулж маш их чимээ гаргасаар байгаад л нас барчихлаа. Бармен залуу түүнтэй хамгийн ойр байгаа нь нас барж байх үйл явцыг нь харж нэг их уртаар санаа алтан тэр өөд болчихлоо гэд Жимийн байгаа зүг рүү хартал ингээд уушийн газрын залуу үнэхээр их тарчилж маш аимшигтайгаар орилох аж. Тэр орилоныг нь сонссон Жулид амьдын там гэчин л болно. Мэдээж аавыгаа орилж байна л гэж бодсон шүү дээ. Яг одоо аав дээр очимоор намайг гаргаад өгчгөлтөө. Аавд минь туслал да. Та нараас гуй химэн хоолойныхоо хөвчийг тасалжих шахам чангаар цөрхрөөлнө. Энэ байдлыг нь харсан нөгөө хэдийн сэтгэлж бас шимширч харин автобусанд байсан хүмүүс айц хургасан нүдээр орчныг ажиглана. Нэрэ манай хэд автобусанд байсан бүх хүнийг дотогш оруулж хараахан чадаагүй. Зарим нэг нь гүгээд алга болоод гсэн. Өнөөх хүн бусын нэг эрэгтэй нь автобусанд орж ирээд хойш алхтал автобусны хойно бөмбөглөө айчсан ахмаг насны хосууд байж байдаг. Эмэгтэй нь өө ашгүй дээ. Гадаа аимшигтай орилон гараад байхаар нь араатын байхтаа гэд айж байлаа шүү гэхэд та хоёрч буруу газараа сонгочтэй хэмээснээр үнэн төрхөө харуулдаг юм. За инхүү хүндхэн шүүн өнгөрч үүр цайж эхэллээ. Цайны газарт байсан хүмүүс амарч чадаагүй бололтой. Нар бүрэн мандах агшинд Жули хамгийн түрүүнд аавынхаа зүг хамаг ирчээрээгүй лээ. Утсан даруйда аваа та намайг сонсож байна уу? Ямар нэгэн зүйл хэлээч дээ. Нэг их удсангүй Жим охиныхоо нэрээр дуудахад түүнийг амьд байгааг бүгд мэдээд гаргаж авахар төгцгөөлөө. Харин автобусны жолооч эмэгтэй автобусандаа ортол цусан зам татуулчихсан байх нь тэр. Ингээл тэд бидэнд худлаа хэлээгүй байх нэ гэдгийг ойлгож байгаамаа. Нөгөө талд манай дөрөвч нуугдсан газраасаа гарч бойд цамцаа өмсгөж байгаад хартал нөгөө танихгүй эрийн гарынхан дайрсны доор юм гүгээд байснаа да. Яг тэр зүйл цусаар нь дамжаад өөрт нь ирчихсэн байгааг хараад нүд нь орой дээрээ гарах шахна. Табита эргэж ирэхэд нөхөр нь өөрөө өхлийн ирмэг дээр байсан хэрнээ би чамайгаа алдчихлаа л гэж айлаа. Та хэд маань энэ гэр бүлийн уур амьсгалыг анзаарч байна уу? Энэ газарт анх эрэхтэй аав ээж нь салах бэлтгэлээ базааж байсан. Том охин нь үүнд нь гомдож энэ гэр бүлийн хоорондын харилцаа нэг л хүндий хоосон болчихсон байсан бол энд ирснийхээ дараа гэр бүлийн гишүүдийнхээ аль нэгийг нь алдах шахах үед би биедээ ямар их хайртай байснаа ойлгож аав ээжийнх нь нэг нэгнээ гих хайр буцаад сэргэж байгаа. Табита үргэлжлүүлэн нэрээ тэр цахилгаан утаснуудын төгсгөл юунд ч холбогдоогүй ээж. Зүгээр л бүгд таазнаас унжчихсан байсан. Юунд ч холбогдоогүй юм бол яагаад бид цахилгаантай байгаа юм болоо? Жим мөн их нэртэй хэлнэ. Радио ажиллаад эрэгтэй хүний хоолой гарсан талаараа тэрч бүхий л миний нэрийг мэдэж байсан тухайга бас чамайг газар ухаж болохгүй байсан гэд анхааруулж хэлсэн талаар дуулгаж ерөнхийдөө бол бидэнд туслахыг хүссэн хүмүүс байдаг юм байна гэд өөдрөгөөр бодож байгаа. Харин Дона тэр үед нь цуг сонсож байсан шүү дээ. Энэ зүйлийг бол сайнаар хүлээж авахгүй байгаа. Тэр чинь хүмүүс биднийг ажиглаад харж байдаг гэсэн үг. Биднийг ажиглаж байдаг зүйлс юу байдгийг чи мэднэ нэстэ. Нөгөө хүн бүсийн зүйлсийн л нэг байх нь гарцаагүй гэсэн байр суурьтай байгаа. За ёстой манай удамд л юм тэнэг хүн байхгүй гэдэг шиг энэ газарт байгаа хүмүүсийн хамгийн яхар зантай нь энэ залуу. Би одоо явлаа. Би явна заа юу. Чи зүгээр зайлаад өгдөө хөвшин авгаа минь маваа минь л гин. За ганц үгээрч дууссангүй. Нийтийн байрны хүмүүст хувийн эд зүйлс гэж байхгүй. Хувийн өмчөө бусадтай аль чадхаараа л хуваалцаж амьдардаг. Тэгтэл цүнхийг нь ухаж байсан залууг нүдэж хаяад миний эд зүйлсэд хинч гар хүрх ёсгүй гэж хэдэрлэн. Ингээд хязгаартаа тулсан Дона түүнийг
нийтийн байрнаас хөөж автобус руу дагуулж очсноо. Шинэхэн гэртээ тавтай морилоо л гин. Олонтойгоо зохицож чадахгүй байгаа хүн одоо тэгээд ганцаараа л үзэж таржтэй. Цонхноос нь сахиус сууж өгчхөөд гараад явлаа. Нэрээ саяхан нэг хүчтэй шуурга тасганыг нөмснөөдөө тэр шуурганаар ургацынхаа талыг нь алдчихсан юм байлээ. Тийм байдал дээр нь автобус дүүрэн хүн нэмээд ирчихсэн байдаг. За энд бол харин хайр дурлалын амьдрал нь нэг нь уруудж байгаа, нэг нь өксөж яваа хоёр хүн байх чинь Кенни эмчид сайн болчихсон байж байтал гинтл сүй тайсан эмэгтэй нь гараад ирсэн. Харин Элисийн хувьд яг л түүж байгаа цэцэг шигээ хайр дурлал нь цэцэглэж байгаа. Гиснээс найз охиных нь хувьд бол бодит амьдрал дээр танилцсан найз охин нь бол биш. Энэ газарт тус тусдаа ирээд аажмаар бие биедээ татагдж улмаар нэгэндээ сэтгэлдээ болсон байдаг. За тэгтэл Викторийг байхгүй байх хойгоор нь Жейд түүний өрөөнд орж ирээд Хилийг нь аваад явчихсан байдаг. Тэрийг нь мэдсэн Виктор дураараа хүний юмд хүрлээ гэж маш их уурлан Хилийг аваад алхахад нь Жейд би энэ залуугийн зурагнаас чамайг харлаа гэд хариу хэлхийг нь хүлээн. Энэ үеэр Табигийн нүдэнд хоёр хүүхэд харагдхан тэр байшиндаа эргэж ирээд охиндоо хий зүйлс харснаа хэлэх бөгөөд энэ нь хий зүйлс харсан анхны тохиолдол маань биш гэдгийг ч хэлдэг. Товчхондоо бол баг хүүгээ нас барсны дараа уйлахыг нь хідэн сараар чихэндээ сонссон. Заримдаа бүр нүдэнд нь хүртэл харагддаг байж л дээ. Энэ нь яг л нэг тийм хүүхэд нь өхөөгүй амьд хിവэр байгаа юм шиг мэдрэмж төрүүлж сэтгэлийг нь хэсэгч болтугай амраадаг байж. Харин энэ удаа ялгаатай зүйл нь сая харсан хоёр хүүхдээс ээж нь ямар ч тайван амгалан байдлыг мэдэрсэнгүй хэмээн дуулдахдуудын шивнэлээ. Жаахан тавшраад хүүтэйгээ ярилцах гээд байшингийнхаа гадаа гартал өнөөх хоёр хүүхэд дахиад л үзэгдэх нь тэр. Тэгж байтал Кенни санаандгүй байдлаар самвартны эд зүйлсийг зэгцлэх гээд доод давхарлуу нь буутал Саратай нүүрэлдэж эцэст нь эмнэлгийн хаалгыг тэр шөнө онгорхоо оргисон тухай нь мэдэж авдаг билээ. Үүнийг сонсохоос өмнө Кенни тэр шөнө эмнэлгийн хаалгыг аав нь өөрөө онгойлгосон л гэж бодож явсан. Учир нь бодит байдлыг ойлгож чадхааргүй гиндээд хаалга онгойлгож өгөх хүн ааваас нь өөр тухайн үед бодогдохгүй байсан болохоор энхүү аавыг нь алсан алуурчныг сул чөлөөтэй явуулж тухайн хэргийн үнэнг өөрөөс нь нуусанд Кенни Бойдыг маш ихээр үзэн ядарч үүнээс цааш өөрийнхөө арыг өөрөө дагаарай туслагч нь байхаа боллоо л гэдэг. Бойдын эрүүл мэндийн тухайд гэвэл арьсан доор нь ямар нэгэн зүйл гүйж эхэлснээс хойш гар нь салгалж чичирхээ болчихсон. Бас үе үе нүдэнд нь самвартан амьд мэтээр хий зүйлс харагдаж бүр болоогүй хий зүйлтэйгээ ярилцдаг болчихсон байлаа. За орой боллоо. Автобусны цонхыг хідэн талаас нь ээлжилж тогшино. Энэ үеэр Итан өрөөнийхөө хаалгыг түгжээд хэнийг ч оруулалгүйгээр өрөөнийхөө буланд шигдээд суучихна. Яагаад гинэт ийм зан гаргаад байгаа вэ гэхлээр гэрийнхэн нь Сараг ойроо явчихсан байгаа. Тэр дахиж эргэж ирэхгүй одоо аюулгүй гэд хүүгээ тавьчруулаад амлчихсан юм байна. Гэтэл өөрийг нь гимтээхийг хүссэн хүн эргээд ирчихлээ. Сарагийн хувьд ахыгаа алснаас хойш амьдрах хүсэлгүй болчихсон. Бойдод би энэ тосгонд байх ирэхгүй хүн намайг зүгээр ганцааран минь ойроо явуулчихаачтэй л гээд байгаа. Харин Бойд түүнийг энэ бүх хийсэн хэрэгийнхээ төлөөсийг нь төл бүх зүйлсийн учрыг олоход минь тусал гээд түүнийг ойроо явж амиа эрсдэлд оруулахыг нь зөвшөөрөхгүй байгаа л да. Дараагаар нь Сара ахтайгаа амьдарч байсан байшиндаа иргэн очоод ахынхаа цамцыг авч үнэрлэн түүнийг сангалзан зогсдол. Ардаас нь хүн бууж ирэх хөлийн чимээ сонсогдлоо. Байшинд нь одоо хоёр хос амьдарч байгаа юм байна лээ л дээ. Тэгснээ эрэхтээ хөөе наадах чинь миний хүрэм гээд бүр сийхгүй аваад хаялаа. Сара хариуд нь үгүй эн чинь ахын маань хүрэм гээд хэлж дуусаагүй байтал цаанаас нь ихнэр нь бууж ирснээр бүр хоёулаа болж түүнийг дээрлэхэн. Наад хүрмээ тавиад манайхаас яг одоо гар. Өмнөх хүмүүсийн хэрэглэж байсан зүйлсийг цайны газрын агуулгад хураагаад тавьчихдаг юм л да. Сара ахынхаа эд зүйлсийг авах гээд иртэл Кеннигийн ээж түүнийг хараад сэтгэлийн шархан сэтэрхэн мэдээжин хэрэг ядаж байтал яг л төрсөн охин шигэ ханддаг байсан хүн нь нүхт нь тийм зүйл хийсэн гэхээр арга байж үү дээ. Цайны газраас гарч байхдаа Кеннигийн нүдэнд өртөж эд зүйлсийг нь газарт шидэж орхилоо. Сара эд зүйлс дундаасаа нэгийг л чанга гэгчин натгаж хамгаалж үлдэхийг хүсэж байгааг нь анзаарсан Кенни булааж авангуудаа энэ чамд утга учиртай зүйл юм уу? Ахынх чинь биз? Тэгвэл харж бай гэд тэр зүйлийг нь шидээд хідэн хэсэг болгочихлоо. Ямар учиртай зүйл болоод тэгж их нандинаад байсан бэ гэхлээр хүүхэд байхдаа Сара ахтайгаа хідэн сарын турш мөнгөө цуглуулж байгаад дэлгүүр орж шинэ жилийн чимэглэл худалдаж авсан. Дараагаар нь гэртээ очиод хамтдаа өнгийн будгаар бодож байсан нэг тийм ахтайгаа хамт бүтээсэн аз жаргалтай дурсамжийг нь агуулж буйд зүйлс юм байна лээ л дээ. За түүний дараагаар Бойд эмчдэр очиж ойд болсон зүйлсийн талаар хэлнэ. Тэр эрэгтэй дотор байсан зүйл энэ шарахаар дамжаад миний дотор
дотор орчихсон гэдэл. Хамгийн гол нь эмчид яагаад энэ бүхнийг яриад байгаа вэ гэхлээр өөрийнх нь дотор ямар гэж зүйл орчихсныг өөрөө сайн мэдэхгүй байгаа. Хэрвээ бүх зүйл буруугаар эргэж өөрийн ухамсаргүйгээр ямар нэгэн муу зүйл хийх гээд байвал тэр үед намайг зогсоогоорой, ер нь бол алчхаарай л гэд байгаа. Энэ үйл явдлын хажуугаар Виктор Жейд дээр очиж би чамд над дүрсний чинь талаар мэддэг бүхнийг хэлж өгье. Хариуд нь чи надад нэг зүйлийг хийгээд өг. Викторийн хийл нь өөрийнх нь хийл биш, ээжийнх нь хийл байсан юм байна лээ. Ээжийнхээ энэ газарт ирсэн машин дээр очиж суугаад өөрийг нь багт нь айд сандарсан үед тайвшруулж өгөхийн тулд тоглодог байсан аялгауг нь тоглож өгөхийг хүссэн байдаг. Виктор хийлийн аялгаунд нүдэн анан ээжигээ хажуудаа байгаа мэтээр төсөөлнө. Дараагаар нь зурган дээр байсан зурганы эзнийх нь машин дээр аваачиж өгдөг. Викторийн хийснээр тэр залуу ихэндээ үнэхээр сайхан аштай хүн байсан. Хүмүүсийг инээлгэж хүмүүс ч өөрт нь дуртай байсан юмсан ч Жейдийн одоо хараад байгаа тэмдгийг харж эхэлснээс хойш огцом өөрчлөгдсөн. Дахиж хүмүүсийг инээлгэх болсон. Мөн өөрөө ч инээхэ болсон. Ингээд нэг өдөр Викторийн ээж тэр эрэхтэй мэдхгүй газарт хүүгээ нуугаад өглөө болтол гарч ирж болохгүй шүү гэж хэлээд хүүгээ сүүлийн удаа тэрснээ яваад өгсөн. Тэгээд л маргааш өглөөн сэрэхэд бүх хүмүүс өгчихсэн байж л дээ. За харин одоо ойнц орхоод тайби хүүхдийн тоглоом үрж тавингуудаа үе харагдаад байдаг нөгөө хоёр хүүхдтэйгээ холбогдохыг хичээх ба эцэст нь хоёр ч биш нэлээд хэдэн хүүхдүүд байсан байж харин энэ үеэр тосгонд байгаа бүх хүнсний нөөцийг бүртгэж эхэллээ. Одооноос байгаа зүйлээ илүү хямгадах хэрэгтэй болох нь. Ногоонуудаа муутахгүй тулд бүгдийг нь даршилж хадгалахаар болдог байхгүй юу? Даршилж дуусгаад доод давхрын зойрлоо зөөж байх үедээ хүү Донод хэлнэ. Энэ байшин манай байшин шиг дахиад нураад унчихгүй үсттэй. Би айгаад байна гэд хариуд нь Дона би чамд нууцаасаа хэлэхэд би ч бас айдаг. Гэхдээ тэр чинь үнэн хэрэгтэй сайн зүйл. Ээж маань намайг жаахан байхад хэлдэг байсан юм. Айдас бол биднийг амьд байлгадаг зүйл. Яг л хайр, аз жаргал, итгэл найдвартай адилхан. Тэд бүгдээрээ биднийг онцгой болгодог. Айдасгүйгээр бид хэрхэн зоригтой байхыг мэдэхгүй. Чухамдаа айдас л биднийг баатар болгодог юм шүү дээ. За тэгж байтал хуучин хүмүүс нь шинэ хүмүүсээсээ хүнсээ харамлаад бүү маргаан болно. Маргааны дундуур зогсоох гээд орсон бойдын хүүг нэг хөвшин ир хутгалаад хайчихсан тэр бүр оройн цаг болж байхад шүү дээ. Нар мандахыг хүлээх юм бол Фатима хайртай хүнээ алдах гээд байгаа тул амаараа дэнчин тавиад үсгээр шийддэг. Цухаар харахад нөгөө зүйлс арайч бас үүдэнд нь ойртоод ирчгээгүй байсан тул байгаа ганц машиндаа суугаад ээлжийн тэр хоёрыг эмчийн байранд хүргэж өгдөг. Ашгүй энэ үеэр аав нь эмнэлэгт байж таарлаа л да. Цус цээжний хүндийг нь тэр чигтэн дүүргэж амьсгалахад хүндрэлтэй болоод ирэх үед аргагүй эрэхэнд цээжний хүндэд нь зүсэлт хийж хурчсан байгаа цусыг нь гадагшлуулснаар хэвийн амьсгалтай болоод ирдэг. Эмч бойд дээр ирээд хүүчин маш их цус алдлаа. Яралтай чиний цусыг сэлбэж хийх хэрэгтэй байна гэхэд за тэгье гэд хэд алхаснаа. Үгүй тэгж болохгүй юм байна. Миний цусыг хүүд минь хийж болохгүй. Хэрвээ миний цусыг хүүд маань хийчихвэл миний дотор байгаа зүйл хөрөө маань шилжээд орчихж магадгүй штэ гэдэн. Үүнийг нь анхааралтай гихчин сонсож байсан Кенни. Тэгвэл наатахаа над руу шилжүүлчихэл гин. Тэр эрэхтэй танд цусаараа дамжуулчихсан юм бол таач бас над руу цусаараа дамжуулчихаж болно эцтэй. Бойд төрсөн хүүгээ аврахын тулд өөр нэг хүүшгээ боддог хүнээ юу гэж эрсдэлд оруулах билээ дээ. Мэдээж зөвшөөрөхгүй. Энэ үеэр Бойдын арьсан доор байгаа зүйлс хөдөлж түүнийг нь ч бүгдээрээ харлаа. Тэгж байснаа нэг зүйлийг сэтгсэн бололтой. Би гадагшаа гарчгаад ирье. Үүд хэсэгтээ гарангуутаа би энд байна. Яг одоо хүрээд ир гэж хашгирлаа. Туу хөдөлгөө нөгөө шатны дээрээс хараад байдаг нь хүрээд ирлээ. Энэ хэдийн хувьд шууд дайрдаггүй. Эхлээд бидээр тоглож хөгжилдөж байгаад дараа нь ангаа хийдэг гэж Дона өмнө нь хэлж байснаа да. Дөхөөд ирэх үед Бойд алгаад үсээд дараа нь түүний хоолойг хэрчиж байгаад миний цус одоо чиний цус навшмин гэж хэлтэл өнөөх юм чин муухай орилж байгаад л үхтхийн унлаа. Ингээд л Бойд хүүдээ цусаа өгснөөр хүүгийнхээ амийг аварлаа. Кенни Бойд дээр очсноо. Бид таны үгэнд орох ёстой байж. Ийхүү хэцүүхэн өдрийг арай гэж давсны дараа үр цайлаа. Нөгөө цогцос зам дээр хөвтөж байх ба үнэхээр л тэдний нэгийг нь алчхаж одоо тэгээд энийг яах вэ? Шатаац гах уу гэхэд Бойд үгүй дотогш оруулж байгаад биеийг нь задалж үзээд судлах боломж олдлоо л гин. Бойдын биед байсан зүйл энийг алж чадсан болохоор тэр зүйлээр нь хор гаргаж аваад ашиглавал тэдгээрийг алж чадах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За инхүү дотогш оруулаад хөвтүүллээ дээ. Эхний ээлжинд ямар ч халдвартай юм билээ дээ. Бүгд нэг удаагийн бэлийн өмснө. Дараагаар нь цээжинд нь зүсэлт хийж цээжний хүндийг нь нээтэл эмч маань хүний биеийн анатомийн бүтэцтэй адилхан юм байна. Урд нь зүгээр л хүн байсан юм бах та гэж уулга алтна. Гол ялгаа нь дотор эрхтнүүд нь бүгд хатаж хуурайшчихсан байх бөгөөд мөн ямар ч цус алга. Гэхдээ ганц байгаа шингэн нь зүсний хүүдий доторх
шуурга шингэн үүнийг нь ямартай ч соруулж аваад хадгалчихлаа. Харин энэ хооронд Рэндл өөрт байсан дроно нисгэж байхыг нь харсан Жим түүн дээр очиж үүнийг чинь ашиглахыг тэхгүй гэж гуйлаа. Юунд ашиглах гээд байгаа вэ гэхээр нийтийн байрны дээвэр дээр антин байрлуулсан өдөр шуурга бүгдийг нь баллаад хайчихсан шүү дээ. Тэгвэл энэ удаад дроноор антиныг хангалттай өндөрт өргөж чадвал боломж байсаар байгаа хэмээн найдаж байгаа. Түүнээс гадна дэлхийн түүхэнд олон жилийн өмнөөс эхлээд л хүн дээр хийсэн туршилтууд байдаг шүү дээ. Жимийн хувьд яг л тэрний адилаар энэ газар бидэн дээр туршилт явуулаад байна л гэж бодож байгаа юм байна лээ. Рэндл хариуд нь энэ газар чиний хэлснээр үнэхээр туршилт юм бол энд байгаа хүмүүсийн зарим нь үүнд оролцож байгаа юм биш үү? Зарим нэг нь жүжиглэж байж магадгүй л гин. Тэгснээ хамгийн түрүүнд муугаар нь Сараг сэжиглэж энтер. Анхандаа хаашаа явж байгаад энд ирсэн гих мэтчлэн баахан зүйлс шалгааж гарлаа. Яг асуултаар болж байх үед нь Дона орж ирж таарсанд асуулт асуухад минь гараад ирлээ гэд түүнийг ч бас сэжиглэж эхлэх нь хөвгчлээ. Энэ бүгдийг хажуугаас нь харсан Жим гэхдээ чи бүх хүнийг сэжиглээд ээж болохгүй. Тэрний оронд эхлээд хоёулаа бүхнийг ажиглацгаая. Тэр ёрын зүйлс биднийг ажигладаг шиг бид ч бас тэднийг ажиглах хэрэгтэй. Хоёулаа орой манай машинд хоноод тэднийг ажиглацгаая. Тэгвэл магадгүй бидэнд харуулахыг хүсээгүй зүйлийг нь бид харах ч юм билүү. За нийтийн байрны ойролцоох хүлэмж Фатима Донад жирэмсэн болсноо хэлхээс гадна найз залуудаа одоогоор хэлээгүй байгаа талаараа ч хэллээ. Яг юу санааг нь зовоогоод баяртай мэдээгээ түүнд дуулгаагүй байгаа вэ гэхээр Фатима бодит амьдрал дээр анагаах ухааны хувьд жирэмслэх боломжгүй гэсэн онштой юм байна. Гэтэл энд ирээд жирэмсэн болчихж. Тийм болохоор энэ нь сайн зүйл үү муу зүйл үү гэд эргэлзээд байгаа. Энэ газар яг л өөрийнх нь эмзэг цэгээр тоглоод байгаа юм шиг мэдрэмж. За уушийн газарт хий зүйл хараад байгаа хоёр ярилцсан суун. Яг юу үзэж харснаа биедээ эхнээс нь хэлээд л. Тэгтэл Жэйдийн хараад байгаа тэмдэгч бас тайби байшингийнхаа хонглын ханан дээр харсан байдаг. Дараагаар нь хамгийн сүүлд хүүхдүүд харсан газраа ч аваачлаа. Тэр үед Жэйд тэр дүрсийг чи бид хоёр л харсан юм биш. Виктор ч бас харсан гэд хэлэхдээ тайби бидэнд туслах ямар нэгэн мэдээлэл өгөөч ээ гэд түүнээс гуйна. Виктор санахыг хүсдэггүй дурсамжаа санах хэрэгтэй боллоо. Ээжигээ алддаг тэрхүү шүнийг тэгтэл ганц ээжигээ ч алдаагүй байж Виктор эмгтэй дүүтэй байсан. Тэр өдөр уг нь ганцааран нь биш хоёуланг нь үлдээсэн ч охин дүүн дэвчлгүй ээжийнхээ араас гүйгээд явчихсан юм байна лээ. Виктор би дүүгээ хамгаалж чадаагүй гэд гимшигтэн тайби чи тэр үед жаахан хүүхэд байсан шүү дээ гэд түүнийг тайвшруулна. Түүний дараа зурган дундаас нэгийг сонгон авч энэ юу вэ гэхэд Виктор ээж биднийг үлдээдэг шөнө ийшээ явчихсан юм. Ээж энэ цамхагт хоригдсон хүүхдүүдийг аврахаар явсан юм аа л гин. Тэгтэл эн чин Бойд Сара хоёрын харж байсан цамхаг байгааз тайби зовлонгоороо холбогдсон найздаа эргэж ирээд хэлнэ. Энэ бүх хугацаанд хүүхдүүд намайг айлгах гэж оролдоод байна л гэж бодсон. Гэтэл тэд надаас тусламж хүсэж байсан бол яах вэ? Харин хүүгийнх нь хувьд Виктортай бүр найзууд болчихсон. Виктор удахгүй хүүтрэх юм чин гээд өөрийнхөө багцсан хүрмээ түүнд авчирч өгдөг. Хариуд нь хүүч бас өөрийг нь зурсан зургаа дурсгал болгон үлдээлээ. Ингээд хий зүйл хараад байгаа хүмүүс нэмэгцээр л байгаа. Өнөөх автобусыг зогсоох гэж оролддог залуу. Угаалгын өрөөнд бодлоо цэцлэг гээд хөвтөж байхад нь Бойдын ойроо явахдаа сонсож байсан хөгжим тайрцаг игшиглэж улмаар нэг зэвхий царайтай эмэгтэй түүнийг доош нь ус руу түлхлээ. Яг уу энэ бүх зүйл зүүдэл байсан юм байна лээ л дээ. Хамгийн анх зүнтэй зүүдэлж автобусыг зогсоохыг оролдож байсан шүү дээ. Түүнээс хойш зүүдэндээ ямар нэгэн муу зүйлс хараад байгаа. Энэ тухайга нэлээд удаан Бойттой ярилцаж байгаад түүнд бас шин санаа ч өглөө. Энэ шингэнийг яаж тэдэн дээр ашигладаг юм бэлээ дээ гэхдээ танд буу байдаг эцтэй. Үүгээр сум хийчгэлтэй л гин. Буцаж ирээд хартал цогцсон зарцаагаар дүүрчихсэн байлаа. Нэг л зүйл буруугаар эргэж болцшгүй болоод ирсэн тул цогцсыг нь нар жарахаас өмнө шатаачдаг. Бойд ээлжиний зүүдэнд муу зүйлс гарч ирээд байгаа талаар хэлтэл Кенни ойгоос мангас гарч ирэх бол нэг асуудал. Харин зүүдэнд гарч ирнэ гинэ. Тэр чинь ёстой төсөөлж чадамгүй аим шиг байна. За зогцоо шатаачгаад алхаж байтал нөгөө Сарагийн хуучин байшинд амьдарч байгаа залуу хамаг хувцсан цус болчихсон уйлж чарлаад гараад ирдэг. Залуугийн тайлбарласнаар эхнэр нь унтаж байсан. Зүүдэлж байхдаа орилж чарлаад сэрэхгээд зэгсэрсэн ч огт сэрэхгүй байсан. Ийхүү унтаж байхдаа унтаагаараа зүүдэн дотроо ямар нэгэн зүйлд сэглүүлчихсэн болж таардаг. Урд хожид ийм зүйл үзээгүй шүү дээ. Шүн болоогүй байхад өдрийн цагаар хүн өгчглээ. Энэ бүхнээс дүгнэлт хийсэн Бойд өнөө шүн тосгоны хэнийг нь ч ганцаарнг нь орхиж болохгүй. Бидэнд шин зүйл гараад ирлээ. Ямар ч үед унтах нь аюултай болчихлоо гэдэг нийтийн байранд ч энэ мэдээ хүрч хинч ганцаараа байж болохгүй. Бүгд хантай байгаараа өнөөдөр хинч ундаж болохгүй.
хэлэв. Элис санаа нь зовон эмчээс асууна. Хүүхэд гидсэнд байхдаа унтдаг үсттэй. Хариуд нь нэмж зүгээр дээ. Тэр том болоогүй байна. Одоо хэдхэн 7 хоногтой байна шүү дээ л гин. Тэгтэл арт нь нөгөө нийтийн байранд ихнэрээ зүүдэнд нь алдчихдаг залуу хонх дуургаж хин ч унтаж болохгүй. Сэрэж сахиус одоо биднийг хамгаалж чадахгүй. Аюулгүй газар гэж үүнээс цааш байхгүй гэдэл хүмүүсийг айлгаж орхино. Харин машиндаа хонохоор төлөвлөж байсан Жим дээр мэдээ дуулах гээд очисон Бойд бүр дөрүүлээ болж хонохоор болчихдог. Хэсэг хугацааны дараа бууны сумнуудыг гаргаж ирж тавиад дээр нь нөгөө зүснөөсөө тусаалаа. За ойртож ирэхээр нь бууццгаан шүүгээд сонхороо харж байтал гинэт дор дороо зогсчихно тэр. Яг л ямар нэгэн зүйлийг хүлээгээд байгаа мэт. Тэгтэл ардаас нь радионаас ч өнөөх хөгжим тайрцагны аялгау явж эхэллээ. Бойд энэ хөгжим явж дуусах үед үргэлж муу зүйлс болдгийг мэднэ. Ингээд энд байж болохгүй юм шиг санагдаад машиндаа сууж тосгон руу явхаар болдог. Тэр хооронд нөгөө цус тусаасан сумаараа заримыг нь буудаад авлаа. Олны дунд эсэргүү хүмүүс байж л байдгаас хойш Рэндл нөгөө гураасаа тасарч ойроо зүхтааж явтал артаас нь царцааны сүрэг ирээд түүнийг бүчээд авчихлаа. За харин машинтаа яваа гурван маань нийтийн байранд нэгтлээ. Эмчийн сүд бүсгийнх нь бий болоод сэтгэл санаа нь ойрын өдрүүдэд муу байгаа. Ялангуяа өнөө орой бүр илүү хэцүү биеэ барьж чадахгүй байгаад байсан тул сувлагч эмэгтэй өөрөө энэ ортой намайг хүлээд өгөөч гэж хүсдэг юм. Энэ өрөө чинь нөгөө шинэ хүмүүс энэ газарт хамгийн анх ирэхэд ямар нэгэн аюултай үйлдэл гарахгүй тулд ортой хүлж арга хэмжээ авдаг өрөө байхгүй юу? Эмчийг түрхэн зур гараад явахт нь цонхны завсраар өнөөх царцаанууд орж ирээд сувлагчийг ч бас бүчээд авдаг юм. Кристиг эргээд ороод иртэл хүүхэн хараан цагаан болчихсон байж байдаг. Яг энэ мөчөд ээлжийн автобусанд зүүдэлсэн зүүдээ санахан тэр нэг хүү байсан цагаан хувцастай. Тэр хүү нэг зүйлийг л давтаж хэлээд байсан. Тэд ирнэ, тэд гуруулаа ирнэ. Аялгауг зогсоох хүртэл чинь үүнийг нь хажуунаас сонсож байсан автобусны жолооч байцаарай. Би над дуугч нь мэдих юм байна. Эн чин хуучны бүүэн дуу эмээ маань дуулж өгдөг байсан гэд дуулж өглөө. Дууных нь нүг нь энд хинч ирэх чөлөөгүй. Тэд ирлээ. Аялгауг зогсоохгүй бол тэд ирэх болно. Тэгтэл Кеннигийн ээжийн гэрт Жули яг л биеийн дээр нь шавшнууд байгаа юм шиг тэднийг холдуулах гээд орилж чарлж эхэллээ. Ингээд яг 3 хүн нэг цаг мөчөд ийм байдалд орчихлоо шүү дээ. Рэндл, сувлагч, тэгээд Жули маргааш өглөө Джейд хэлнэ. Энэ хүүхэд өдөөд төгсөлтийн үдшилтийнхээ даашинзыг сонгож явах ёстой байдал түүнд юу тохиолдчих нь вэ? Бидэнд мэдэхгүй зүйлс дэндүү их байна. Яг л номыг дундаас нь нээчихсэн юм шиг. Аль эсвэл эвлүүлдэг тоглоомны цөөхөн хідэн дүрсээр дүрс эвлүүлэх гэж оролдоод байгаа юм шиг. Энэ хооронд Донна шүн ойруугүйгээд явсан Рэндлийг хайн удалгүй хайсан зүйлээ ч оллоо. Ойн нөгөө нэг цагт нь Бойд Сарад хэлнэ. Чи хүмүүст тусалмаар байна гэсэн шүү дээ. Яг тэр мөч чинь одоо ирчихлээ. Бойд хананд гинжлүүлсэн хүн байсан газраа аваачтал Сара хөгжим тайрцагны аялгауг ганцаараа сонсно. Энд хөгжим тайрцаг байгаа юм шиг байна гэд газар ухснаа. Нэг зүйл байна. Нэг зүйл энд байна. Тэр тэднийг өвтгөөд байна. Тэд ирчихлээ. Гуруулаа ирчихлээ. Түүнд тэд хэрэгтэй. Тэднийг авч үлдэх гэж байна. Тэр чам руу инээж гин. Түүнийг хот руу буцаан аваацсанд түүнийг чөлөөлж өгсөнд нь Жули бас тэд яг одоо хүж байна. Болиулах хэрэгтэй. Хөгжмийг, аялгауг зогсоох хэрэгтэй. Хүн бүрэл чадах зүйлээ хийхийг хичээж байгаа. Тайбэ нөхөртөө би гэрэлт цамхаг руу явах хэрэгтэй юм шиг байна. Викторийн ээж тэнд байгаа хүүхдүүдийг суллвал гэртээ харна гэж хэлсэн байна. Түүний зөв бол яах вэ? Тэр цамхгийг л олж байж би дохноо аврах бол яах юм? Жим хариуд нь Викторийн ээж тэр өдөр яваад хизээч эргэж ирээгүй. Чамд ч бас тийм зүйл тохиолдвол яах юм бэ? Ингээд Виктороос цамхагт яаж хүрэх талаар асуухад лонхтой модонд очих хэрэгтэй. Тэр мод цамхагт хүргэдэг гэсэн гээд ээжийнхээ ярьж байсан зүйлсийг түүнд хэлдэг. Жим ихнэрээ үнэхээр явуулахыг хүсгүй байсан ч Тайбэ намайг явуулчихал да. Ядчил оролдож үзхийг минь зөвшөөрөөчтэй гэд түүнээс маш их гуйдаг. Ингэснээр Виктор Тайбэг лонхтой мод хүртэл хүргэж өглөө. Бүхэн өгтөг тэр шөнийн өглөөн нь Виктор ээжигээ хайж эцэст нь энэ газраас түүний цогцыг олсон. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр Викторийн ээж цамхагт хүрч чадаагүй өгсөн гэсэн үг. Модыг тойроод арт талыг нь харвал хүндийтэй юм байна лээ. Ийм моднууд орохоор өөр газар аваачдгийг бид нар харсан шүү дээ. Викторийн ээж энэ модыг бусдаасаа онцгой гэж итгэдэг байсан юмсан ч Тайбэг мод руу орохын өмнө Виктор өөрийнхөө авч явдаг ланч бокстой түүнд зориулаад идэх зүйл бэлдсэн байдаг. Түүнийгээ Тайбэд зөөлгөж өгөөд гаргаж өглөө. Тэгтэл
Тэгтэл үнэхээр үнэн байж Таби гэрэлт самхагийн үүдэнд хүрээд ирчихсэн байлаа. Бүгд л өөр өөрийн аргаараа эндээс гарах гарцыг хайцгааж байна да. Жейд замаасаа төөрөхгүй тулд уцаар тэмдэг тавьж өнөө байшин урдаг өдөр Виктор Таби хоёрын гарч ирдэг агуй руу ганцаараа орж түүний дараа нэг хүүхэлтэй хардаг. Ингээд цааш гүн рүү нь явтал Табигийн харсан хүүхдүүд ч бас түүнд харагдлаа. Дээшээ хартал өнөөх харагдаад байдаг тэмдэг нь үзэгдэнэ. За нийтийн байр Кристи бодол дотроо аль хэдийн буугаад өчгөж энэ байдлаараа бид бүгд энд өөхөх юм шиг байна. Бидний хийсэн бүхэн эцэстээ ямар ч утгагүй байж ам минь ингэж хэлдэг байсан. Утсыг цамц болгож харах хэцүү гэж. Энд гацсан бүх хүмүүс чиний хэлснээр гэртээ харах хүмүүс биш байх. Гэхдээ бидний энд хийсэн бүхэн энэ газарт бидний дараа нь ирэх хүмүүсийн гэртээ харах шалтгаан нь болвол яах вэ? Бид ердөө утас байлаа гэд чухал биш гэсэн үг биш шүү дээ. Фатима найз залуудаа хэлнэ. Хэрвээ энэ төгсгөл юм бол би чамтай хамт дуусмаар байна. Хоёулаа гэрэлцгээе гэж хэллээ. Гэр бүл маань тэр модыг анх харсан өдөр бидний амьдрал үрд өөрчлөгдсөн. Дараа нь чамайг машинаасаа буугыг харсан өдөр миний амьдрал утга учиртай болсон. Харанхуйд ганцаараа тэмчиж явхад минь чиний минь гэрэл намайг замчилсан. Чи бол харанхуйн дундах миний гэрэл. Яг энэ үгийг хажуунаас нь сонссон аав нь нэг зүйлийг бодсон бололтой. Харанхуй дах гэрэл хамгийн сүүлд энэ газраас гарахтаа барьж байсан бамбарныхаа галыг асаатал нөгөө газраа хүрээд ирсэн байлаа. Хөгжим тайрцаг ихшгэлсээр дахиад хид алхтал манай гурав хананд гинжлүүлчихсэн ухаангүй байж байдаг. Ингээд Сарагийн өөрт нь хэлсэн аялгауг зогсоо гэсэн үгийг нь санаж байгаа шүү дээ. Хөгжим тайрцгийг шатааж хідэн хэсэг болгоод эвдээ ташчихлаа. Яг энэ мөчөд бидний найдаж байснаар Жули болоод нөгөө хоёр маань ч ухаан орлоо. Итан хаалга онгойлгосноо царцааны дүнгэнэх чимээ алга болчихжээ гэж хэлдэг. Харин Жули аваасаа ээж хааччихсан юм бэ гэж асуулаа. Таби алхасаар байгаад гэрэлт самхагийн оройд хүрсэн байдаг. Орчныг цонхны цаанаас ажиглаж байтал нөгөө цагаан хувцастай хүү гинэд гарч ирснээ уучлаарай. Өөр арга алга гэж хэлснээ Табиг гэрэлт самхагаас түлхчихэн тэр. Тэгтэл хідэн хормын дараа Таби эмлэгцэрнэ. Өөр орчин, өөр хүмүүс эмхтэй эмч орж ирснээ. За хэр байна да? 3 өдрийн өмнө ууланд алхаж байсан хүмүүс таныг ойгоос олсон. Та замын хажууд ухаангүй хэвтэж байсан. Тэнд юу хийж явснаа та санаж гин үү? Эмчид юу гэж тайлбарлахаа мэдэхгүй зогсож байтал цагдаа нар ч бас ирж байцаалт авахар болчихдог тул хувцас сольж өмсөөд эмнэлгээс сухтааж байгаа. Ингээд эмнэлгээсээ гараад гудамжинд таарсан эмэгтэйгээс уцыг нь зээлж аваад өөрийнхөө ээж рүү залгадаг. Бид бүгд зүгээр байгаа. Санаа битгий зовоорой. Хайртай шүү ээжээ, баяртай гэд уцаа таслаад урагшаа хартал нэгэн сүм харагддаг. Таби одоо хаашаа явхаач мэдэхгүй гацаанд орчихсон болохоор хин нэгэнтэй л ярилцмаар санагдаад байсан юм шиг байгаа. Хэсэг зур ярилцаж байгаад сүмийн номлогч үдийн хоолны хайрцаг руу заагаад дотор нь юу байгааг харуулаач л гин. Таби нэнгүүтээ тэр одоо ч жаахан хүүхэд хിവэрээ. Тийм газар ганцаараа өсөх ямар байсан бол доо гэд санааширч байтал нь ланч бокстынхан доор бодит амьдрал дээрх гэрийнхэн хаяг бичээстэй байдаг. Ингэснээр хаяган дээр нь яваад очтол Викторийн аав хүүгийнхээ өдрийн хоолны хайрцгийг танингуудаа энийг хаанаас авсан юм бэ гэж асууна. Харин бүх зүйлийг тайлбарлахын тулд өөрийн гэр бүлийн сураггүй алга болсон мэдээллийг нь гаргаж ирж харууллаа. Бас би тэр газарт байхдаа хүүхдүүд харж тэднийг аврахаар гэрэлт самхаг руу явж байгаад энд ирсэн талаараа хэлэхэд Хенри эхнэрийнх нь ярьж байсан зүйлтэй адилхан байгааг нь ойлгодог. Эхнэр маань алга болохоосоо өмнө хүүхдүүдийн дуу хоолой сонсдог байсан. Тэр хүүхдүүд өөрсдийгөө хаан нэг самхагт төгжигдсэн өөрсдийг нь аврахыг хүсдэг байсан юм байна. Энэ хавийнхан улсууд эхнэр хүүхдийг нь алга болсны дараа Викторийн аавыг л хардаж байсан. Эхнэр хүүхдүүдтэй ямар нэгэн муу зүйл хийчгээд тэрийгэ нуучихсан гэсэн утгаар харин аавынх нь хувьд эсрэгээрээ маш хэцүү он жилүүд байсан. Хүүхдүүдээ алга болохоос өмнө өрөөгөө цэврэл зурагт үзэхгүй шүү гэд тэдэндээ ууралсан сүүлийн үгэндээ хүртэл харамсаж явдаг. Викторийн ээж нэг удаа масууруулах бодис хэрэглээд түүнээс хойш дуу чимээ сонсож хий зүйлс харж эхэлсэн байна. Улмаар харсан зүйлсээ бүгдийг нь зураг болгож буулгасан. Табигийн өмнө нь харсан 2 хүүхэд бүр хоолны газар гэрэлт цамхаг цагаан хувцастай хүү. Викторийн ээж 2 хүүхэдтэйгээ тэр газарт очиж үзгээсээ өмнөх өөрийнх нь төсөөллүүд гэсэн үг. Энэ газрыг төсөөлж нөхөртөө тайлбарлахдаа хаанч байж байгаад очиж болох газарч гэсэн харамсалтай нь энэ газраас буцаж гарч чадахгүй. Хүмүүс тэнд байдаг ч бүгд төөрсөн хүмүүс. Тэр хүмүүс айдас дунд зутаж боломгүй хар дарсан зүүдэн дундаа амьдардаг. Яг л ялж чадахгүй тулаандаа тулалдаж байгаа хүмүүс. Эхнэр нь
амьд байхдаа өөрийгөө сонгогдсон нэгэн гэж хэлдэг байж хүүхдүүд өөрийг нь сонгосон. Гэхдээ хүүхдүүдийн сонгосон анхны хүн нь өөрөө биш. Өөрийнх нь өмнө өөр өчтөн сонгогдсон хүмүүс байсан ч эцэстээ тэд бүгд бүтлгүйдсэн. Тэдний хэн ч хүүхдүүдийг чөлөөлж чадаагүй. Тэдний хэн ч гэртээ харж чадаагүй. Тийм болохоор хэрэв чи тэр хүүхдүүдийг харсан бол дараагийн сонгогдсон хүн нь чамайг гэж бодож байна гэд Табид хэлдэг. Бас дээрээс нь эхнэр нь нөгөө газарт байдаг лонхтой модыг ч дуурайлгаж хэлсэн байдаг юм. Таби модыг харснаа. Гэхдээ энэ жинхэнтэйгээ адилхан биш юм аа. Модны арт талд хүндий байдгаа гэхэд Викторийн аав энэ ганц байгаа хувилбар нь бишээ. Дахиад нэг хувилбар нь хотын цэцэрлэгт хүрээлэнд байгаа гэхэд Таби тэгвэл намайг яг одоо тийшээ хүргээд өгөөч л гин. Машинд суугаад эхнэрийн маань дуртай дуу гэд тавихт нь Таби гайхаж орхилоо. Учир нь эхнэрийнх нь дуртай дуу нь Табигийн нөхрийнх нь дуртай дуу байж таардаг. За харин нөгөө талд Жим эхнэрээ хайхаар ойруу явж хонноо л гин. Үүнд нь Кенни хамт явахаар болдогтол ээж нь идэх хүнс бэлдэж өгөөд хүүгээ болгоомжтой байгаарай хэмээн захин. Манайх хоёр явсаар байгаад байшингийн гадаа хачин хүүхэлтэй нүдтэй нэгэн суурьнд хүрээд ирчихсэн байдаг. Ингээд энэ газартаа хонохоор болдгийм аа. Оройн нь Жим бодлоо өөрчилдөг. Хэрвээ биеинд өвхвөл хүүхдүүдэд маань хэн ч үлдэхгүй юм байна. Эхнэр маань ганцаараа явсан нь учиртай байх. Учир нь ямар нэгэн зүйл буруугаар эргвэл бидний нэг нь хүүхдүүдтэйгээ үлдэх болохоор би өөр цаймагц гэртээ харнаа. Энэ бүхний хажуугаар бидэнд ахаад нэг асуудал тулгарлаа. Шуурганаар үлдсэн жаахан ногоогоо хураах гээд очтол бүгд ялзраад муутчихсан байдаг. Энэ нь хүнс дууссан гэсэн үг шүү дээ. Одоо угаасаа ганц л нөөц байгаа. Тэр нь мал амьтад. Амьтдаа хүнсэндээ хэрэглэж байх хооронд өөр газар ногооны үр суулгаж ногоонуудаа дахин тарихаар тохирдог. За оройч болж эсрэг талын дөрүүд тэднийг хүнсгүй болсныг мэдэж байгаа. Тийм болохоор ганц байгаа хүнсээр нь занг тавина. Сарвчных нь хаалгуудыг бүгдийг нь онгорхой орхисноо яваад өгч байгаа. Бойд овстой байж байгаад чимээнээр нь анзаарч барьж авах гээд шууд л гараад гүйчихлээ. Джейттэй хамт арайхи жүхрнүүдийг тогтоон барьж байтал хонь ямаанууд нь ч сул явааг нь хараад Виктор болон Кеннигийн ээж туслахаар гардаг юм. Рэндл өөрийнхөө чадах хэмжээнд л нөгөө зүйлсүүд дээр гэрэл тусгаж хаана байгаа мэдээллийг нь бусаддаа өгнө. Тэгтэл Итан өөрийнхөө хайртай нэг ямааг гадаа явж байхыг нь хараад хаалга онгойлгочих үед нөгөө эмгэн чинь зогсож идэг. Байшин нь хоёр хаалгатай тулдаа арын хаалгаараа гадагш гарахтан Сара тэр хоёр туслан хамтдаа хэсэг нуугдаж дараагаар нь зам руу гүйдэл түүнийг нь харсан Рэндл нааша гээд орилж бүгдээрээ автобус руу орж амжлаа. Бойд Кеннигийн ээжийг чи буцаад яваа гэхэд нь үгээ хамтдаа хийцгээгээд явсангүй. Сарвч руу зүтгүүлсээр байгаа дараа гэж орж сахиусаа уудэнд нь үлгсэн хэдий ч анханасаа тооцоолсон урих байсан шүү дээ. Ардаас нь энэ газар чамайг эвдэж чадахгүй гээд байлуу гээд гараад ирдэг. Энэ үг чинь одоо түүний сэтгэл зүйг нь эвдэх болно л гэсэн үг шүү дээ. Энэ газар чамайг эвдэж чадах нь үгүй юу гэдгийг чинь харцгаая л да гэж хэлээд Кеннигийн ээжийн биеийнх нь хэсэг бүрийг яаж сэглэж байгааг нь түүнд харуулдаг. Түүний юу мэдэрч байгааг нь төсөөлөхөд ч амар юм. За маргааш өглөө нь уушин газрын байгаа байдал нэг иймэрхүү. Хин нэгэн очиж шалгах хэрэгтэй юм шиг байна гэд Джейдийг очиход Кеннигийн ээж өгчихсэн. Харин Бойд нэг өгүүлбэрийг л давтан хэлсээр байдаг. Джейд гавнаас нь сулж өгөнгүүт Кеннигийн ээж рүү гүйж намайг уучлаарай хэмээн уйлна. Яан вэ Кенни минь ийм зүйл болсныг төсөөлөхгүй яваа. Нэрээр нь дуудахыг сонсоод яваад очтол Жим энийг хараа нуур тойроод энд тэндгүү урагчсан байцаанууд байна штэ гэдэл бөөн баяр. Тасганы хүмүүсийг тижээхэд бол хангалттай хэмжээний хүнс. Бойд болсон бүх зүйлд өөрийгөө буруутгаж сэтгэл санааны хувьд нэлээд хэцүү байдалд байгаа. Кристи ирснээ өнгөрсөн шөнө болсон зүйлс чиний буруу биш гэхийг нь Бойд хүлээж авахгүй байсанд нь та өмнө нь надад цайны газарт миний буруу биш энэ газрын л буруу гэж хэлж байсан. Тэгвэл тэр үед та надад худлаа хэлсэн хэргүй. Бойд юу хэлхээ мэдэхгүй зогсож байтал артаас нь Кеннигийн хоолой гарч нуурын хажуугаас хүнс оллоо штэ гэд баяртай харагдана. Харин хажууд нь байсан Жим хүмүүсийн царайнаас ямар нэгэн зүйл болсныг нь гадарлаа. Удалгүй Кенни Бойдын цустай цамцыг харснаа. Энэ хэний цус вэ гэснээ цайны газар руу шууд гүйчихлээ. Кенни ээжийнхээ өмнө нь хэлж байсан үгийг нь санана. Ээж нь ямар нэгэн муу зүйл тохиолдох бүрт хэлдэг байсан юмсан ч хичнээн муу байсан ч хамаагүй. Учир нь энэ өдөр дахиж хизээч эргэж ирэхгүй. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр чамд ямар нэгэн муу зүйл болсны дараа сэтгэл санааны хувьд үнэхээр
хэцүү байдалд байгаа бол маргааш өвдөх өвдөлт чинь өнөөдрийн шиг хэмжээнд хизээч байхгүй. Хэсэг хугацааны дараа Кенни Кристигээс нэг зүйлийг гуйна. Кенни одоо аавыгаа бодохоор өмнөх сайхан байсан дүр зураг нь санагдахгүй, сүүлийн мөчийнхэн л аимшигтай дүр зураг нүдэнд нь орж ирдэг болчихсон. Тиймээс ээжигээ ч бас тийм байдалтай дурсмааргүй байгаа болохоор ээжиг мэн аль болох энгийн дүрхэнд нь оруулаад засаж янзлаад өгөөч гэж хүсдэг байхгүй юу? Эмчийн маань хувьд урд нь ийм зүйл хийж байсан биш. Джейдээс үүнийг хийхэд маань туслаач гэж хүсдэг. Ингээд түүнийг цэвэрлээд янзалж байтал Сара орж ирснээ уучлаарай. Би энд байх ёсгүйгээ мэднэ. Гэхдээ би хоолны газар ажиллаж байхад агуулгад байсан энэ даашинзад ихч үнэхээр дуртай байсан юм. Тэр бүгдээрээ гэртээ харах үед энэ даашинзыг би өмсөх болно гэж ярьдаг байсан юм аа гэд даашинзыг үлдээгээд гарлаа. Бойд Кеннигийн ээжийг өгснээ маргааш өглөө сарвчнаас олдохдоо яг л галзуу хүн шиг амдаа ямар нэгэн зүйл бутнаад хэлээд байсан гэсэндээ тэр хэлээд байсан үг нь Кеннигийн ээжийн сүүлийн үг байсан юм байна. Англи үг биш хятадаар хэлээд байсан болохоор Бойд яг ямар утгатайг нь мэдэх боломжгүй. Зүгээр л аль болох тархиндаа тогтоож авахыг хичээсэн. Тэгээд тэр үгийг мартахгүй гэсэндээ үүр цайдлаа амдаа дахин уншиж цээжилж байсан хэрэг байсан юм байна лээ. Бойд ингээд ээжийнхэн сүүлийн үгийг түүнд дамжуулахад Кенни нулимсаа барьж ядна. Ээжийнх нь хэлсэн сүүлийн үгний утга нь хүүд минь анхаарал тавиарай. Тэр одоо ганцаараа үлдсэн болохоор ерөнхийдөө бол хүүдээ биш Бойдод хүүгээ захиж үлдээсэн үг болж таардаг юм. Үүний дараагаар Кристи Джейд хоёрч бэлэн болж Кенни ээжигээ сүүлийн замд нь үдэж өглөө. Харин гадаа Жули Сара дээр очиж өнгөрсөн шөнө дүү бит хоёрт тусалсанд баярлаа гэж талархдаг. Удалгүй түүн дээр дахиад нэг зочин ирлээ. Виктор орж ирснээ чамд орны давуу байна уу? Бид цайз барих хэрэгтэй байна л гин. Викторийн хувьд мартагдсан дурсамжнаасаа санах хэрэгтэй ямар нэг зүйл байгааг мэдэрч байгаа. Тийм болохоор багада дүүтэйгээ тоглодог байсан орчноо бүрдүүлчих юм бол ямар нэгэн зүйлийг санаж чадна л гэж бодоод байгаа. Энэ гэрэл асаасан давуу үлгсэн нь гэрэлт цамхаг юм байна. Сара чи яагаад намайг энд байлгаж байгаа юм бэ гэхтэн би зарим нэг аимшигтай зүйлсийг санах хэрэгтэй болж магадгүй болохоор үүнийг ганцаараа хиймээргүй байна л гэдэг. Тэгснээ чи чинь энд байгаа хамгийн амар хүн. Чи бол айхгүй штэ жигшээг магтангаа муулна л гэдэг нь болоод байна. Сарач түнд нь инээн. Виктор бүх хүн өгдөг тэрхүү шүнийг Сарад ярьж өгнө. Өглөөс ирэхэд тосгоны бүх хүн өгчихсэн байсан. Намайг ганцаараа өнгөрүүлсэн тэр олон жилүүдэд цагаан хуцтай хөл миний цорын ганц найз байсан. Виктор жаахан байсан болохоор тэр олон хүнийг оршуулахад балчирдан шүү дээ. Ингээд биеийг нь оршуулахын оронд тэдгээр хүмүүсийн хамгийн их нандиндаг онцгой зүйлсийг нь цуглуулж цүнхэнд хийгээд оршуулсан. Энэ хаас үргэлжил сонгон үнэртдэг байж үлээ. Зэрлэг сонгон түгээгээр нэдчихдэг байсан болохоор тэр шүү дээ. Харин энэ их ч үргэлжил уйлж явдаг байсан. Виктор эд зүйлсийг хэсэг ухаж түнгэж байснаа энд Кристоферийн эд зүйлс алга байхын гэж хэлнэ. Хэний хэлээд байна вэ гэхээр Джейдэд байгаа тэмдэглэлийн дэвтрийнх нь эзэн. Яагав нөгөө Виктор хүүхэд байх үеийнхэн зураг ард нь гарчихсан байснаа да. Тэр залууг хэлээд байгаа. Викторт гинтл нэг дурсамж орж ирж би юу дутаад байгааг нь саналаа л гин. Тэр нь Кристоферийн модон хүүхэлдээ. Нэг өдөр Виктор түүн дээр очиход хүүхэлтэйгээ ярьж байсан. Тийм болохоор хүүхэлтэйг нь олчихвол энэ бүх зүйл яагаад болж байгааг бидэнд хэлж чадах байхаа л гин. Элжиний хувьд унтахаараа зүүдэндээ амар зүйлс хараад байгаа болохоор аль болох унтахгүй гिचэн ойртоо нойргүй л яваад байгаа. Гэхдээ тэгээд байгалийн жамаараа унтчил таарна л да. Зүүдэндээ нөгөө кимонотой эмэгтэйгээ дахиад харна. Эмэгтэй ойртож ирээд хэллээ. Надад туслаач. Би чамайг аварч чадна. Би та нарыг бүгдийг чинь аварч чадна гэснээ алга болчихлоо. За Фатимагийн хувьд ойрхон хордлого өгөөд бас дээр нь хордлого өгөөд байгаа болохоор нэг юм мэдэж чадахгүй л байгаад байгаа. Шим тижээлийн дутагдлаас болоод ч тэрөө шүдэн унах жишээтэй. Тэгтэл манай хэдийн тарсан хүнсний ногоонууд нь бүгд муудаад ялзарчихсан байгаа да. Энэ ялзарсан ногоонуудаа бордоо болгоод дахиад ногоо тарьж үдцгээе гэсэн бодолтой байгаа юм байна лээ. Фатима ойртоод гартал нэг л альтайхан үнэртэй санагдаад явчихлаа шүү. Юм идээгүү удчихсан болоод ч тэрөө ялзарсан ногооноос гинтл маш их идэж эхэлдэг. Оройн нь дахиад л ялзарсан ногоон дээрээ очиж нууцаар идэж байхад нь автобусны имээ олоод гарчихдаг юм. Фатима сандарсандаа шууд л цаашаа гүгээд явчихдаг. Хэсэг байсны дараа имээ Фатима дээр ирлээ. Фатимагийн хувьд өөрт нь болоод байгаа зүйлсийг найз залуудаа хэлж чадаагүй. Учир нь найз залуу нь аав боллоо гэд маш их жаргалтай байгаа. Тийм их баяртай байхад нь энэ хүүхдийн ямар нэгэн зүйл нь буруу байна гэд хэлж зүрхлээгүй. Хариуд нь
эмээ маань анхны ээж болгонд ийм мэдрэмж төрдөг юм аа. Хэрвээ чи үнэхээр эргэлзээд байгаа бол хүүхд зүгээр байгаа эсэх талаар би мэрглээд өгөө л гин. Хүзэрнөөс асуулт асуу. Тэгээд юу гэж хариулахыг харцгаая. Фатима хүүхд маань зүгээр үг гэхэд гинтл нэг хар хэрэг цонхыг нь хагалж орж ирснэ. Ийш тийш нисэж өөрийгөө гимтээж байгаад эцэст нь өвчгдөг. Эмээ үүнийг дотроо бодохдоо хүзэрний хариулт муу байх нэ гэж бодож байгаа. За энэ үеэр тосгоны хүмүүсийн зарим нь хүнсний ногоо цуглуулахаар өнөөх хачин хүүхэлдэйнүүдтэй байшин дэрдэг юм. Гэтэл эмч маань ойд явж байгаад засанд булаатай байсан хавханд хөлөө хийчихлээ. Гэтэл тун удахгүй нар жаргана. Гараараа салгах гээд оролцсон ч болдоггүй. Мод ашигласан ч төмөрний өөдөөс юу хийж чадах билээ дээ хугараад унана. Жейд бидэнд төмөр хэрэгтэй байна гэд нөгөө хачин хүүхэлдэйнүүд дээр очиж нэг төмрийг нь салгаад авчихлаа. Энэ хідэн юмнуудад хурч хүндэж болж байгаа мó гүмүү мэдэх юм бол алга. Ямартай ч авчирсан хоёр төмрөөрөө хөшөж байгаад хөлийг нь гаргаж ирж чадлаа. За харин нөгөө талд Рэндл автобусандаа сууж байтал гинтл нөгөө зарцаанууд гараад ирлээ. Яг тэр мөчөд Бойд ороод иртэл алга болчих нь тун хачирхалтай. Бойд өнөөдөр би автобусанд чинь хономоор байна л гин. Шалтгаан нь өнөө хүмүүсийн зүйлс ойгоос гарч ирснийхээ дараа юу хийдгийг нь ажигламаар байгаа юм байна. Энэ цаг мөчтөө зэрэгцэн Таби машиных нь урд хайрцгийг нээтэл өөрийнх нь нөхртөө хийж өгч байсан бугуйч нь гараад ирлээ. Энэ ягаад энд байдаг билээ гэхэд Хенри эхнэр маань надад хийж өгч байсан юм аа л гин. Бугуйчийг харсныхаа дараа Таби сандарч эхэлдэг. Тэгэнгүүтээ бид бодит ертөнцөөс гараад явчихлаа. Энэ бол тэр газар гэж хэлээд уйлна. Та яг одоо зогсох хэрэгтэй байна гэд ойрлогот нь Хенри бухимдаж эхэллээ. Чи чинь одоо яагаад байгаа юм бэ? Бид бараг ирчихсэн байхад чи надад ингэж хандаж болохгүй. Зүгээр л манай гэрт ирснээ миний хүүг амьд гэж итгүүлчихэд одоо буцаа гинэ. Би тэгж чадахгүй гэд маргалдаж байхдаа машины оцолд орчихон тэр. Хэсэг хугацааны дараа түргэний машин сэрнэ. Тэгтэл түргэний машин хэсэг явж байгаад гинэт зогсчихлоо. Жолооч замын голд мод байна гэж хэлдэг. Табита түүнийг нь сонсоод сандарч эхэллээ. Дүрмийн дагуу хэрээнүүд ч гараад ирнэ. За яг энэ мөчөд байшинд утас дуугарч Итан харилцуурыг авлаа. Утасны цаана хүүхдийн хоолой дуулдаж өөрийгөө нас барсан дүүн гэж хэлдэг. Итан ээж асуудалд орчихлоо. Тэр түргэний машинд байгаа. Тэгэхээр чи ээжд туслах хэрэгтэй байна. Энэ үеэр аав нь ирээд хинтээ яриад байгаа юм бэ гэхэд Итан сонссон бүх зүйлээ аавдаа хэлдэг. Машинд байгаа хэд явсаар байтал аль хэдийнэ харанхуй болчихсон. Шүн болчихсон болохоор Таби маш их сандрах нь ойлгомжтой. Жолоочд аль болох хурдан яваарай. Урд тосгон байгаа. Тентхийн хүмүүс биднэрт тусалж чаднаа л гэдэг. За тэгтэл автобусанд байгаа хоёр тэднийг ажиглая гэсэн чинь нөгөөдүүл маань байдаггүй дээ. Рэндлийн хувьд зарцаануудад баригдаад ухаангүй команд байснаасаа хойш хандлагын хувьд арай эерэг болсон. Ягтаг сайн санахгүй байгаа ч ухаангүй байх хугацаанд ямар аимшигтай газарт очичихсан байсан бэ гэдэг мэдрэмжээ бол мэдээд байгаа. Тиймээс тэр мэдрэмжийг дахиад мэдэрмээргүй байна. Хэрвээ чи биднийг эндээс гаргах ямар нэгэн зүйл хийх бол би түүнд чинь тусламаар байна л гэлээ. Ингээд хэсэг байсныхаа дараа Рэндл ямар нэгэн зүйл буруу байна да гэд нааш цааш холгож эхлэхэн тэр тэдгээр зүйлс яг одоо энд ирчихсэн байх ёстой. Тэд нар өөрийн гэсэн дадал зуршилтай совилгчийн хувцастай нэг нь шүн бүр хамгийн эхлээд над дээр ирдэг. 10 орчим минут зогсож байгаад цонх тогшдог. Бас өөр нэг нь тэр савлуур дээр суух дуртай. Усан сангийн дэргэд суух дуртай нэг хосуудч би гэхэд нь Бойд чи чинь одоо ямар сайн ажиглав ээж гэх. Рэндл хариуд нь тэглгүй ахав дээ энд ямар зурагт байх биш. Тэгвэл түүний хэлснээр яг одоо автобусны ойр орчимд байх ёстой юмнууд нь одоо хаана байж таарах уу? За явсаар байгаад Табид тосгоны зам харагдана. Дахиад жаахан явхад автобусанд байгаа хоёр манч түргэний тэргийг харлаа. Удалгүй Итан ч бас гарч нэрнгээсээ түргэний тэрэг байна штэ гэж аавдаа хэлнэ. Тэгтэл зам дээр нь нөгөөдүүлийн нэг нь хөвтөж байлаа. Имлэгийн ажилчид гарч туслая гэхэд Таби үгүй эн чинь хүн биш штэ гэд амгалан тавин байдал алдагдуулаад байсанд нь цагтаа эмэгтэй түүнийг гавлаад хайчдаг. Таби та нар хөх болон штэ гэд орилсоор үлдлээ. Ингээд нөгөө хоёр эмчийг тэр доор нь нөгөө ертөнц рүү явуулаатглаа. Эмэгтэй цагтаа ийш тийш буудаж сандарч явсаар нийтийн байрны цонхоор харж байсан нэг эмэгтэй рүү сум алдчихдаг. Нийтийн байрны эмэгтэй хит их цус алдснаасаа болоод удалгүй амьсгал хураалаа. Фатима нас барсан эмэгтэй дээр очиж салах ёс хийх гэж ортол цусны үнэр нэг л аятайхан санагдаад явчихлаа. Инхүү буудуулсан хэсгийнхэн цуснаас амсаж эхэлдэг. Энэ мөчөд Таби Хенриг сэрэх гэж оролдоно. Харин нөгөө талд Жим эхнэр маань тэнд байгаа бол би очлоо гэд гараад гүйчихлээ. Рэндл би автобусандаа очиод гавыг тайлах багаж аваад ирье л гин. Багажаа аваад буцаад иртэл нөгөө юмнууд аль хэдийн хүрээд ирчихсэн байдаг. Бойдод багажаа шидэж өгчхөөд буцаад гүйх гэтэл нөгөө зарцаанууд дахиад л бүчээд авчихлаа.
Бойд навшийн түлхүүр нь хаана байна гэд хайж байхад нь ардаас нэг хоолой гарч энийг хайж аам уу? Гэхдээ оронд нь бид Рендлийг авах болно. Чи бүгдийг аварч чадахгүй дээ. Ингээд яах ч арга байхгүй нэг хүний аймаар 3 хүний аймыг нь сонгож байгаа юм л да. Машин асах чимээнээр Рендл намайг битгий орхиоч дээ гэд гуйна. Нөгөө алга болоод олон хоног болсон Табиг гинэд хүрээд ирсэнд хүмүүс бүгдээрээ л гайхширв. Байшиндаа хоёулахнаа үлдсэн Итан ихчээсээ асууна. Танд тэр өдөр яг юу тохиолдсон юм бэ? Нүд чин цагаараад унтснаас хойш та их өөр болсон. Жулигийн хувьд Рендлтэй адилхан тухайн үед болсон зүйлсийг яг таг санахгүй байгаа. Гэхдээ ганц санаж байгаа зүйл нь амьдралынхаа турш хизээж тэгэж их айж байгаагүй гэх мэдрэмжил үлдсэн. Бойд Дона дээр очиж би Рендлийг ганцаарангийн үлдээгээд явчихлаа шүү дээ гэхдээ цонхны цаанаас гэрэл анивчиж эхэлдэг юм. Юу билээ гэд очиод хартал түрүүний машин дээр Рендлийг тавьчихсан байдаг. Үхээгүй амьд хിവэр. Гэхдээ эрүү хазар хэсгийг нь сэгэлчихсэн байдгийн. За маргааш өглөөн нь Хенри олон нийтийн үнгүй хувцснаас цамц үзээд зогсож байна. Ер нь л хүүтэйгээ олон жилийн дараа уулзж байгаа болохоор аятайхан хувцтай хүүдээ сайхан харагчжил гэж хичээж байгаа нь. Дonna наа чин аятайхан юмнууд байхгүй. Бид дээд давхарт чанартай зүйлсээ хадгалт юм аа гэд түүнийг дагуулад яв. Хэсэг хормын дараа Виктор ороод ирэхдээ Дonna аав чин урьжун Табигийн хамт ирсэн гэхэд ийм байх боломжгүй гэд бишүүрхэд гараад гүйчихнэ. Удалгүй гадуур алхаж байхдаа аавтайгаа таарчихдаг юм. Ингээд аав хүү хоёр уулзгаанаа. Энэ үеэр Фатима хүлэмжинд ялзарсан ногоонуудаа идэж байгаад найз залуудаа баригдаад энэ хүүхдийн ямар нэгэн зүйл нь буруу юм шиг байна гэд үннээ хэлдгийн. Бойд имлэгдээ Рендлийг ирэх гээд очихдоо эмчтэй уулзаж эмч түргэний машинд зөөврийн эхо байсан. Фатимаг нэг ирж үзүүл гэрээ гингүүт нь баяртай мэдээгээ дуулгах гээд очтол хүүн найз бүсгүйдээ юу тохиолдоод байгааг аавтаа хэлнэ. Ингээд ямартай ч эход очиж үзүүлсэн нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрээд имлэг явахаар болж байгаамаа. За имлэгт одоо Рендл хэвтэж байгаа. Өөрийнхөө царайг ямар болчихсныг ерөөсөө хараагүй яваа. Совилогчийг болт солих гэхэд нь надад тойл аваад өгөөч гэдэг. Дараа нь совилогч Рендлийг автобуснаас юм хумаа аваад ирээ. Чи имлэгт амьдарч болно. Энд хинч ганцаараа байх ёсгүй гэд хэлэхэд нь Рендл дотроо баярлана. Ингээд хэсэг хугацааны дараа Бойд хүүхдүүдтэйгээ ирлээ. Хоёр эмч маань дэлгэц рүү хараад царай нь барааж эхэллээ. Би юу ч олж харахгүй байна. Чи жирэмсэн биш байна Фатима. Фатима үүнд нь итгэж чаддгүй. Миний дотор ямар нэгэн зүйл байгааг мэдрээд байхад юу ч байхгүй байх боломжгүй гэдэл. Элис эхонд үзүүлснийхээ дараа найз охиноо энэ бүхнийг зүгээр л төсөөлөд байна гэж бодоод жирэмсэн гэдэгт нь итгэхгүй байгаа. Харин Фатима чи итгэхгүй бол харал да. Би энэ бүхэн эхэлсэн цагаас эхлээд өдөр бүр хөвлийгээ хэмтсэн. Энэ зүйл томорч байгаа. Энэ бүхэн зүгээр л миний толгойд байгаа юм бол яагаад миний бие өөрчлөгдөд байгаа юм бэ? Ганцаараа хэсэг амрыгээд хөвцөн ч хөвлийн өвдөж түүнийг амраасангүй. За нөгөө талд Табигийн гэрэлд самхагт хүргэсэн модон дээр очиж лонхнуудын дотор юу байгааг нь шалгаж үзсгээдэг. Дотор цааснууд хуйлаастай байх ба цаас бүр дээр 4 ширхэг тоо бичээстэй байдаг байхгүй юу? Jade эдгээр тоонуудыг зүгээр нэг тоо биш оныг илэрхийлж байвал яах вэ гэхтэн Таби энэ дээр 2659 гэж байна. Он бол биш байна гэд ярилцаж байхад нь нөгөө Бойтын хүүг хутгалаад хайдаг өвгөн ирснэ. Энэ нөгөө мод ч нүү те гэдэл гараад ирлээ. Табиг эргэж ирсэн өдөр тосгоны хүмүүсийн дунд энэ модны талаар цуурхал гарчихсан юм л да. Энэ мод руу ороод гэртээ хайртгаа гэд өвгөн би гэртээ хараад та нарт тусламж дуудаад ирээ. Та нар дараа надад талархах болно доо гэж хэлэнгүүтээ шууд л модны хүндээ рүү яваад орчихлоо. Яг энэ мөчөд тосгоны хүмүүс ихнээсээ орилолдож эхэлнэ. Тэгтэл өвгөн усан сангийн цементэн дунд гараад ирчихсэн байлаа. Тун удалгүй цус алдсаар нас бардаг. Jade эргэж ирээд нөгөө тоонуудаа бүгдийг нь дэлгэж тавиад дундаас нь ямар нэгэн холбоос олохыг хичээж байгаа. Таби Jade-ийн зургнуудаас энэ юу вэ гэхэд хүнсний ногоо олсон суурин байгаамаа л гин. Тэгтэл Табид гинтл багын дурсамж нь зурс хийгээд ороод ирлээ. Хажууд нь тойрог хэлбэртэй 3 улаан чулуу байсан уу гэхэд Jade тиймэл гэдэг. Би жаахан байхдаа нэг л зүүдийг дахин хар дарж зүүдэлдэг байсан. Энэ газрыг энд ирэхээсээ өмнө харсан хүн зөвхөн Викторийн ээж биш байж. Би ч бас энэ газрыг хардаг байж. Ингээд нөгөө суурин дээрээ очиж боддоор хардаг. Ямар зүүдэлдэг байсан тухайгаа ярьж өгч байгаа юм л да. Ойд ямар нэгэн юмнаас айж гүйж яваад дунд талын чулууны ард нуугддаг байсан. Тэгээд дээшээ хартал өмнө нь юу байгааг харж чадахгүй гинэт сэрчгдэг байж. Jade энэ бүхнийг нь сонсоод Табид чи энэ газрыг хүүхэд байхдаа харсан нь чиний ирээдүй энэ газарт зурагдчихсан байж. Чамд үнэндээ сонголт байгаагүй. Чи ямар ч замаар амьдарсан эцэстээ энэ газарт ирэх л байж. Энэ газарт эцэстээ ирэх нь чиний хувь тавилан. За
оройн нь Таби би бодит ертөнцид очиод үүнээс илүү зүйл хийх ёстой байсан юм гэд өөрийгөө буруутгана. Жим чи чадаа бүхнээ л хийсэн шүү дээ гэд ихнэрээ тайвшруулах гэд очтол Таби. Чи яаж мэдж байгаа? Миний юу хийж болох байсныг чи яаж мэдж байгаа гэд үүнээс улбаалаад нилээн том маргаан болдог. Энэ маргааныг нь мэдээж хүүхдүүд нь нөгөө өрөөнөөс сонсч л байгаа. Жулигийн хувьд ухаангүй байдалд орсноосоо хойш сэтгэл санаа нэг л тавгүй. Ерөнхийдөө бол энэ гэр бүлийн маань дотоод уур амьсгал нэг л таагүй болж эхэлж байгаа. За маргааш өглөөн нь Виктор автайгаа хамт агуй руу орно. Нилээн явсны эцэст хайсан зүйлээ ч оллоо. Хүүхэлдээ нь эзэнтэйгээ ярьж байсан гих газар нь тосгоны сүм дотор юм байна лээ. Виктор сүмийн доошоо буух үед нь дурсамж нь тодорч эхэлнэ. Би ямар нэгэн дуу хоолой сонсогдоод ийшээ бууж ирсэн. Шатны доор ирэхэд хүүхэлдээ ямар нэгэн нууц ярьж байсан. Түүнд нь Кристофер маш их ууралсан. Үгүй энэ нэг л зүв биш байна. Энэ хүүхэлдээ биш байж эн чин цагаан хуцтай хүү байсан. Цагаан хуцтай хүү хэлэхдээ төгсгөлийн хариултууд ихэнд байгаа. Энэ бүхэн хүүхдүүдээс эхэлсэн тэдэнд хийсэн зүйлээс болж хүүхдүүдийг аврахын тулд мод руу очих ёстой гэхэд Кристофер ууралсан. Кристофер мод руу очихгүйгээд ууралсан болохоор эдгээр үгийг ээжтэй очиж хэлээд ээж нь мод руу тэр шөнө явах шалтгаан болсон. Ингээд Виктор ээжийнхээ өвхөлд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ үйл явдлын хажуугаар ээлжийн агуулгаас нэг камер олсон. Гэтэл гинэт камер нь өөрөө зураг дараад гаргаад ирдэг юм. Зурган дээр зойрыг харуулсан байдаг. Ороод үзтэл шкафны артаас тогших чимээ сонсогдлоо. Ингээд шкафыг холдуултал дотор нь нэг өрөө байдгийн. Улаан хаалгыг нээтэл нөгөө эмэгтэй зогсож байдаг. Одоо тэгвэл Рэндл Жули хоёр адилхан зүйл туулсан болохоор найзалж эхэлдэг байхгүй юу? Нөгөө хоёр ч хулгаагаар нийтийн байрны машиныг нь унаад явчихлаа. Ингээд ойн хажуу талын замаар явж байтал гинтл өнөөх зарцаанууд Рэндлийн нүдэнд нь харагдаж эхэллээ. Рэндл маш их сандарч машинаас буунгуудаа ой руу орчихв. Удалгүй хананд гинжлүүлсэн эрэгтэй байсан газарт хүрээд ирчихэн тэр. Ягаа нөгөө Бойдийн бамбар хасааж ордог газар шүү дээ. Бүр тодруулбал энэ хоёрын ухаангүй хөвтөж байхдаа өөрсдийнх нь ирсэн газар нь. Гэхдээ сэргэснийхээ дараа энэ газрын талаар юу ч санахгүй байгаа л та. Жули би эндээс ямар нэгэн зүйл мэдрээд ах шиг байна. Ийшээ ороод үзье гэхдээ Рэндл үгүй хоёулаа ийшээ орохгүй буцацгаая гэд түүнийг аваад явна. Эргэж ирээд Жули би тэр газар руу дахиад очимоор байна л гин. Гэтэл үүнийг нь Рэндл дахиад л зөвшөөрсөнгөө. Тэгэнгүүт Жули дүү дээрээ очиж тусламж гуйдаг. Энд ирсэн гэж аав ээжэд битгий хэлээрээ. Би тэр өдөр сэрсэн цагаасаа эхлээд толгойдоо хүмүүсийн хашгирааныг сонсдог. Тэд хизээч болдоггүй. Гэтэл өчигдөр энд ирэхэд анх удаа бүх зүйл анир чимээгүй болсон. Сэрснээсээ хойш анх удаа Жули ийшээ орох хэсэг дээрээ эргэлзэж дүүгээсээ би яаснан нэрвэ гэхэд дүүн энэ үргэлж аимшигтай байдаг. Гэхдээ цохиолын баатар зоригтой байх ёстой гэд өөрийн үлгэрийн номныхоо төсөөллөөр хариулт өгдөг. Ингээд урагш хэд алхтал Бойдын ирсэн газар хүрээд ирсэн байдаг. Дахиад жаахан явтал чихэндээ хүмүүсийн хашгирааныг сонсоод байсан чинь эцсийн эцэст өөрсдийнхөө хашгирааныг сонсдог байж дараагаар нь гинтл өнгөрсөн цаг хугацаанд очихын тэр хананд гинжлүүлсэн эр худаг руу олсомжуулаад өгөөч гэд Жулигаас гуйдаг. Тэгэнгүүт Бойд худгийн оролд байхад олсомжуулж өгсөн хүн нь ирээдүгээс ирсэн Жули болж таардаг байхгүй юу? Жули өрөөнүүдээр дахиад явтал ээжийнхээ хоолойг сонсож эхэлнэ. Энэ удаад ямар цаг хугацаанд очсон бэ гэхээр өөрсдийнх нь байшин нурдаг өдөр. Виктор ээжийг нь дагуулад нурсан байшингийнх нь зойроос агуулуу шилжээд явж байгаа цаг мөч. Жулигийн бодит биеийн таталт өгч байгаа газраас нь босгоод холдуултал Жули бодит ертөнцөө эргээд хүрээд ирдэг. За энэ хооронд Фатима хүлэмжинд ирээд үлсгийн эрхээр нөгөө ялзарсан ногоонуудаа идэх гээд ирдэг. Тэгтэл гинтл хөвлийн маш ихээр өвдөж базалж эхэлдэг ба түүнийг нь харсан эмээ туслахгүйгээд ирэхэд Фатимагийн толгойд ямар чөтгөр нь орчихсан юм бүү мэд. Гар нь өөрийн ирэхгүй мис рүү яваад эмээг алчглаа. Тосгоны хүмүүс түүнийг хүн алсан гэвэл яг л Сарад ханддаг шигээ түүнд тэгэж хандах болно. Бойд бэрээгээ ойн дундах байшинд хүргэж өгөөд өглөө болтол эндээ байж байгаарай л гин. Тэгээд Фатимаг хүн алчгасныг хүмүүст хэлэхгүй байхаар шийдэж хин нэгэн эмээгийн цогцыг олох хүртэл нь хүлээдэг. Тосгоны нэг эрэхтэй хүлэмж рүү ороод харах үедээ зэрэгцэн ээлжиний аппарат дахиад нэг зураг дарчихв. Энэ удаад харин цусны зураг байдаг. Ийхүү өөрийнхөө цуснаас юулж байтал дахиад нэг зураг дарагдаж энэ нь Фатимагийн байгаа газрынхан зураг байв. Бойд хүүтэйгээ Фатима дээр иртэл бэр нь байсангүй. Ээлжийн харин түүнийг дагуулад зойрлоо хүрээд ирдэг. Фатимад нэг л биш санагдаад гарах гэхэд нь ээлжийн хүчээр жирээд оруулаадах нь. Хүүхд чинь идэх хэрэгтэй гэснээ өөрийнхөө шилтээ цусаа гаргаад тавьчихлаа. Хэдий чинээ идэх тусам хүүхд чинь төдий чинээ том болно штэ. Дотор байгаа зүйл нь үлсгэлэн байгаа учраас Фатима бие барьж чаддгүй. Жимийн ойрд гаргаж байгаа
байгаа занг нь хөндлөнгөөс харсан Хенри түүнд хэлнэ. Жим, чиний яг одоогийн байгаа байдал чинь миний 40 жилийн өмнөх намайг санагдуулаад байна. Би эхнэрийгээ тийм хачин зүйлүүд ярахад нь түүнийг засаж чадна л гэж боддог байсан. Эхнэрийн маань зүгэж толгойд минь огт ордоггүй байлаа. Жим ойртож очоод хажууд нь суухад Хенри арх хундаглах гэхэд үгүй, аав маань архичин хүн байсан. Охиноо төрдөг шөнө би эхнэрээ унтаж байхад нь эмнэлгийн эсрэг талын баар руу явсан. Хамгийн том хундганд виски өгөхийг гуйгаад дараагаар нь виски лүү хідэн цаг ширтсэний эцэст хүүхдүүддээ илүү сайн аав, эхнэртээ илүү сайн нөхөр болно гэж өөртөө амласан юм. Үүнийг нь сонссон Хенри Жимд архинаасаа хундаглаж өгөөд тэгвэл тэр тангараа дахиад нэг санах хэрэгтэй болох нь дээ. Наана хүснээрээ удаан суудаа гэд ганцаараа үлдээгээд гарч явлаа. Ганцаараа нэлээд их зүйлийг тунгаасан бололтой оройн нь эхнэр дээрээ очиод хэлдэг. Хэрвээ чиний яриад байгаа зүйлс эцэст нь биднийг гэрт минь хариулж чадна гэвэл би чамтай хамт байх болноо. Би чамдаа дахиж эргэлзэхгүй. Ингээд өөр нэг байшинд саарад дахиад л дуу хоолой сонсогдож эхэллээ. За харин эсрэг талд нь Жули балгас руу очиод өөр цаг хугацаанд очиод ирсэн тухайгаа хэлэхэд нь Итан та түүгээр аялагч юм байна. Өөрөөр хэлбэл аль хэдийн болоод өнгөрсөн цаг хугацаа руу зочлох боломжтой хүн. Үүнийг нь сонсон Жули тэгвэл би балгас руу дахиад очих хэрэгтэй юм байна. Хэрвээ энэ бүхэн бодит бол би өнгөрсөн зүйлийг өөрчилж чадна гэсэн үг. Би өнгөрсөнд буцаж очиод Кенигийн ээжийг аварч чадах нь штэ. За өглөө болтол Фатима зүхтаг арга хайж янз бүрээр л үдсэн байх ба ганц өдөртөл гидсэн маш хурдан томорсон байдаг. Ээлжийн ирснээ наад хувцас чинь одоо удахгүй багтана. Би чамд эвтэйхэн байхаар хувцас авчирсан гэд харуулдаг. Харин Бойд Фатимаг хаанаас хайх вэ гэж толгойгоо гашлахсаар л яг энэ үеэр Сара орж ирснээ би урьд шүн дуу хоолой сонслоо. Фатима өөрөө яваагүй хин нэгэн түүнийг аваад явсан. Гэхдээ тэр маш ойрхон байгаа. Дуу хоолой инээлдэж байсан. Учир нь та нар түүнийг цагаас нь олж чадахгүй гэдгийг тэд мэдэж байгаа гэсэн. За хоолны газар Итан хоолойч идэхгүй нэг л тиймэрхүү байгаа нь харагдана. Шалтгаан нь эгчтэй Цохиолын Баатар инээ тэрэ гэж сэтэлжүүлж байгаад эгчигээ аюулд оруулчихсан гэд өөрийгөө буруутай мэтээр мэдэрч байгаа. Яг энэ үеэр Бойд хонхоо хангинуулан тосгоны хүмүүсийг бүгдийг нь цуглахыг хүсдэг. Бүгд цугласны дараа хэлнэ. Өнгөрсөн оройноос хойш Фатима алга болчихлоо. Хотын булан бүрийг нэгжих хэрэгтэй байна. Тэдгээр зүйлс биднийг олохгүй гэдэгт итгэлтэй байгаа. Энэ газар дахиад л биднийг зовоохыг хүсэж байна. Гэхдээ бид зүгээр хараад суухгүй. Тэдний өөдөөс хариу тэмцэн. Тийм учраас л та бүхнээс тусламж гуйж байна. Ингээд тосгоны хүмүүс бүгд зөвшөөрч хоёроо явж хайхаар болцгоодог. Тэгтэл ээлжийн муу санаалаад Элистэй хамт явхаар болдог. Ээлжийн нэг л Фатимад санаан зовхгүй. Тэр зүгээр байгаадаа гих мэтчлэн яг л ямар нэгэн юм мэдээд байгаа юм шиг санагдаад ээлжийн сэжиг авчихна. Харин Жим Итнийг дагуулад осолдсон машин дээрээ очлоо. Биднийг осолд ордог өдөр чиний бие маш муу байсан. Тэр үед аав нь миний буруу гэж өөрийгөө маш их буруутгаж байсан. Ягаад гэвэл би жолоо барьж явсан хүн шүү дээ. Итан хариуд нь тэр таны буруу биш шүү дээ аваа. Жим үргэлжлүүлэн эн чин чи Жулитай тэр балгас руу явсантай яг л адилхан зүйл. Жимэнч бас чадах зүйлээ л хийсэн. За энэ үеэр Хенрич бас Джейдтэй зүг алхана. Джейдээс асуудгийн чи яг хүүтэй маань адилхан санагдаад байна. Хүн амтантай нэг юм ярихгүй ганцаараа л ах юм. Бас хий зүйлтэй ярилцаж харагддаг. Би ер нь хүүтэйгээ яаж харьцах вэ гэхтэн Джейд та Викторийг яаж засах вэ гэж бодож байгаа зү. Гэхдээ үнэн хэрэгтээ та түүнийг засаж чадахгүй. Учир нь тэр солиотой амтан биш. Виктор бол энэ газрын бүтээсэн хэсэг. Виктор энд хэдэн 10 жилийн турш амьд үлдэж чадсан. Түүнийг энэ газар төлөвшүүлсэн. Тэр бол яг л ширэнгэн ойд өссөн Тарзан гэсэн үг. Харин та бол түүнийг сэрээ хэрглэж чаддгүй болохоор нь буруутгаад байгаа. Хөгийн амтан нь болж таарж ин даах минь. Үүний дараа Хенри хүүтэйгээ ярилцах гээд очихт нь Виктор аваа танд харуулах юм байна л гин. Удалгүй ээж дүү хоёрынхоо булшин дээр аавыгаа аваачдаг. Тэгээд хэлнэ энэ бүхэн миний буруу. Би ээжэд модны тухай хэлчихсэн. Ээж надаас болж тэр шөнө мод руу явсан. Би ээжийг үхэлд хүргэсэн. Би юу ч хэлээгүй бол ээж амьд байх байсан. Та намайг үзэн ядж гин үү? Би ч бас тэр шөнө өөхөх ёстой байсан. Би таны хүү байх эрхгүй. Хариуд нь Хенри би чиний аав байхаа хизээч болохгүй. Ээж чинь ч бас чамд хайртай болохоороо л тэр зүйлийг хийсэн. Чамайг хамгаалах гэж оролцсон болохоороо. Харин одоо чамайг хамгаалах нь миний үүрэг түүнд хэллээ. Бойд үүнийг сонсоод шууд л Сара дээр яваад очино. Ээлжийн яг одоо хачин ааш гаргаад байх шиг байна. Фатимагийн хүүхэд биднийг гэрт маань хариулж чадна гэсэн байна лээ. Энэ үг чамд танил сонсогдож байгааз. Тийм болохоор чи ээлжинтэй ярилцаад энэ бүхэн худлаа гэдгийг ойлгуулмаар байна. За ингээд ээлжийн маань ч бүслэгдлээ дээ. Өөрт нь гэрт нь хариулж чадна гэж хэлсэн эмэгтэйг бүр сахиусан тэнгэр гэж боддгол гин шүү. Сара хажуунаас нь хэлнэ. Өмнө нь дуу хоолой надад бяцхан хүүг алвал бид бүгдийг гэртээ харих болно гэж хэлсэн. Энэ газар хизээ
хүсэж бидэнд өгдөггүй. Үргэлж биднээс авдаг. Ээлжийн хэлсэн үгнүүдийг нь ёстой чихнийхээ хажуугаар л өнгөрүүлнэ. Сара үргэлжлүүлэн тэр та нарт хэлэхгүй. Тэр дуу хоолой хүний толгойг яаж бүрэн эзэлдгийг би сайн мэднэ. Хэрвээ ээлжийн хүмүүсийг аварна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол тэр юу ч хэлж байсан та нарт хэлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүнийг нь сонсоод Бойд аргаа хүндрүүлэх хэрэгтэйг ойлголоо. Ингээд хүмүүсийг хаалганы гадаа байж бай гэд эрүүшүүлт хийх гэж байгаа. Дараа нь болох зүйлд би хариуцлага хүлээнэ гэд дээш гарлаа. Хийх гэж байгаа зүйлдээ Бойд бүрэн итгэлгүй байгаа. Хүмүүсийг аврыг хамгаалъя гэж л боддгоос биш хүн тамлая гэж боддог хүн биш шүү дээ. За юутай ч айлгах зорилгоор багчнуудаа өмнө нь урьж тавилаа. Би мэдих ёстой зүйлээ мэдэх хүртэл би чамайг өвдөхгүй зогсоохгүй гэж хэлээд гарыг нь ширээн дээр тавьж байгаад алхаар зогчихлоо. Ээлжиний орилгыг нь сонссон эмэгтэй цагтаа орж ирээд асуудал үүсгэнэ. Харин энэ мөчөд Фатимач төрөх тунд өгч байлаа. Кимонотой эмэгтэй гарч ирснээр усан ч гарч эхэлдэг. Хүмүүсийг маргалдаж байх зуур Сара бодол тавтан зогсно. Ингээд шатаар дээш өгслөө. Өрөөнд орж ирээд Сара хэлнэ. Чи өөрийгөө хүмүүсийг аварна гэж бодож байгааг чинь би мэдэж байна. Бойд чамайг яриулахын тулд хэр хол явах ёстойг тэр мэдэхгүй. Учир нь тэр бол сайн хүн. Энэ газар Бойдоос маш их зүйлийг авлаа. Тийм болохоор энэ газар түүний сүнсийг нь хүртэл авахыг би яасан ч зөвшөөрөхгүй. Харин би бол аль хэдийн тэднэрт сүнсээ өгчихсөн. За ингээд доод давхарт байгаа хэдэд маш аимшигтай тарчлаан сонсогдно. Яачхва гэд ороод хартал багчаар баруун нүдрөө нь зоочсон байдаг юм. Ийхүү бүгдээрээ Фатимаг зойронд байгааг мэдэж авлаа. За харин нөгөө талд тоонуудын учрыг олох гэж хичээж байгаа 3 хүн. Ерөнхийдөө бол 10 ширхэг тоо байгаа. Гэхдээ хоёр нь урууга харсан тоо. Ингээд нийтдээ 12 ширхэг тоо гэсэн үг. Jade математик одон орон 6 онсаар гээл шинжлэх ухаанд 12-ын тоотой давхцах юу ч алга. Тэгтэл Jim сонсож байснаа. Хөгжим бол нийтийн хэл гэж ярьдаг штэ. Ингээд хөгжмийн нот 12 байдаггүй лүү? Jade гүйж ирснэ. Чи ч навшийн гоц ухаантай юм аа. Аз болж бидэнд Викторийн ээжийнх нь хийл байгаа. Jade тоонуудыг аялгуунд хөрвүүлж аялж эхэлдэг. Jim хэлнэ. Саяхан Бойд хөгжимд хайрцагны аялгуу ихшиглэж дуусах үед муу зүйл тохиолдож байсан шүү дээ. Энэ аялгууг тоглож дуусгаад ямар нэгэн муу зүйл болвол яах юм бэ л гэж сэрэмжлэн. Ингээд ярилцсны эцэст ямартай ч хотод аялгууг тоглохгүй бай. Ойн дунд нөгөө лонхтой модон дээрээ очиж туршиж үзцгээе гэсэн шийдэлд хүрдэг. Хөгжим ихшиглэхдээ зэрэгцэн Фатима төрлөө. Нөгөө нэг хачин эмэгтэй чинь нэг юм гаргаж авснаа доод давхар руу буучглаа. Манай хідэж гүйгээд орж ирэхтэн тэр юмыг доош нь аваад явчихлаа л гэдэг. Харин Бойд та хэд явж бай, би доошоо буугаад харах хэрэгтэй байна гэд шатаар уруудлаа. Фатима найз залуудаа би төрж байх үедээ тэд нар яг юу болохыг харах шиг боллоо л гэдэг. Шүн гарч ирдэг зүйлсүүдэд мөнх амьдралыг санал болгосон учир тэд бүгд хүүхдүүдээ золиос болгосон. Бойд нууцаар гитэж явсаар байгаад тэднийг зан үйл маягийн зүйл хийж байхыг нь олоод харчихлаа. Фатимагаас гаргаж ирсэн зүйлийг газарт тавьтал томорсоор хүн болчихно. Ингээд царайг нь хартал өөрийнх нь аль дээр алчсан нөгөө эрэхтэй дахин шинээр төрчихсөн байх нь тэр. Эдгээр томчуудын мөнх амьдралынхаа төлөө золиос болгосон өөрсдийнх нь хүүхдүүд нь энэ хүүхдүүд юм байна. Хөгжим ихшиглэж дуусах үед хүүхдүүд бүгд гараад ирлээ. Тэдний дундаас нэгэн охин ойртож ирээд Табид эргэн сан гэх үгийг хэлэхэд Таби Jade хоёр хоёулаа бүхнийг тухайн мөчөд ойлгодог. Табита ийм учраас л нэгээс олон бугуйч оршдог байх нь. Тэр бүх бугуйчийг би хийсэн. Би сэтгэлийн гүндээ бүгдийг санаж байна. Jade бид хоёр өмнө нь энэ газарт ирж байсан. Гэхдээ одоогийнхоо дүрээр биш. Викторийн ээж бол өнгөрсөн цаг дах би юм байна. Харин Jade тэр бол өмнө нь Кристофер байсан. Бид өмнө нь энэ газарт түүнээс ч олон дүрээр дахин ирсэн. Учир нь бид энд ирэх болгондоо үргэлж бүтлгүйтэж дуустдаг. Надад жаахан хугацаа өгөөч. Ингээд Таби уйлсаар цааш алхаад яваад өглөө. Jim ч ганцаараа бодолд орж нөгөө мө осолдсон машин руугаа алхаж байтал гинтл Жули аваа та намайг сонсож гин үү гэд гүгээд ирнэ. Жулид юу тохиолдсныг мэдэхгүй ч аваа та яг одоо гүөх хэрэгтэй байна. Намайг сонс аваа. Та яг одоо тосон руу явах хэрэгтэй. Тэгж байж би түүхийг өөрчилж чадна. Ингээд та нар Жулиг тайрмал үстэй байгааг нь анзаарч гин үү? Энд байгаа Жули одоогийн Жули биш. Ирээдүгээс ирсэн Жули байхгүй юу? Тэгтэл гинтл хаанаас ч юм шарх уцтай эрэхтэй гараад ирлээ. Царай нэг л танил харагдаж байгааз энэ эрэхтэй бол хананд гинжлүүлчихсэн байсан Бойдын олсон эрэхтэй. Бойд тэр өдөр энэ эрэхтэйг тэр газраас нь чөлөөсний үр дүнд одоо ингээд сул чөлөөтэй явж байгаа гэсэн үг. Шарх уцтай ир Jim дээр төхөж очсноо ийм зүйл болох ёсгүй байсан юм. Мэдлэг бүхэн төлөөстэй ирдэг. Би чамд анхааруулахыг хүссэн. Чиний ихнэр тэр нүхийг ухах ёсгүй байсан юм да гэж хэлээд аавынх нь хоолойг тасар татаад
хаячихан дээрээ. За ингээд энэ хүрээд цувралын маань 3 дугаар бүлэг дуусч байна. 4 дугаар бүлгээрээ дахин уулзцгаая. Баяртай.